Espresso Мартини podcast. эхэлж байна. За, сайн байцгаана уу үзэгчдээ, сонсогчдоо. Ингээд та бүхэндээ энэ удаагийнхаа дугаараар гигийн харин Валентины өдрийг тохиолдуулан хайрын тухай буюу Валентины өдрийн тухай түүх ер нь сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцахаар шийдсэн байгаа. За, тэгээд ер нь бол Валентины баярыг ер нь яагаад тэмдэглэхээр болсон түүхээс нь хуваалцвал. За тэгээд өнөөдөр одоо хоёлоо дугаараа яг 2 сарын 14-нд оруулж байгаа юм байна шүү дээ, тий. Тийм чинь бүгдээрээ энэ өдрийг сайхан өнгөрөөсөн байна гэж найдаа. Хэрэг сингл бол бас сайхан өнгөрөөсөн гэж найдаа. Гэтэ синглчүүдийн баяр чинь 2 сарын 13 юм биш үү? Бүр яг тийм албан ёсных юм уу? Яг албан ёс юм мэдэхгүй дээ. Гэтэ ер нь албан бус. За. За тэгэхээр Валентины түүх гэхээр чинь нөгөө нэг ихтэй бас хүмүүс ер нь жоохон мэддэг бах тэ нэг нөгөө нэг Ромд амьдарч байсан ламаас үүсэлтэйгээд тэгэхээр яг тэр нөгөө Валентин гэдэг нэртэй тийм Ромын үед заяо хосуудыг нууцаар гэршүүлдэг байсан. Хашин дээр үед тэгээ хосууд гэрэлж чаддгүй байсан юм уу? Би яа. Окей. Гэрэлж болно л доо. Гэтэ яг нөгөө нэг гэрэлж одоо хориотой тийм юу ах нөгөө нэг гэрэлж болохгүй хасуудыг гэрэлжүүлэхгүй юу? За. Жишээ нь чинь тэрвүүд гэрэлж болохгүйсэн гэж. Тэгэхээр тэрвүүдийг гэрэлжүүлсэн заяо. Тэгээд шийтгэртэй хэрэг гэрэлэх юм бол гэтээ цэргүүд яагаад гэрэлж олддог байсан юм? Тэр үед үү? Ингэдэг яагаад нөгөө нэг тэр үед цэргүүдийг хориулдаг байсан гэхээр нөгөө цэргүүд чинь дандаа хоолтой анд явах хэрэгтэй байдаг байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө нь хэрэг гэр бүлтэй олчих юм бол нөгөө гэр бүлээ бодоод нөгөө анхаарал нь сайн одоо тийм нөгөө нэг дай нөгөө тулдах гэдэг дээр ерөөс анхаарал нь төвлөрөхгүй байх гэж боддог байсан гинэ. Их орныхон төлөө халуун цусан урсгах хэрэгтэй болохоор сэтгэл нь хоёрт нь гээд тэгээд бас ингэж боддог байсан гинэ. Хэрэг нөгөө нэг цэрэг хэрэг гэр бүлтэй хам бол тэгээд одоо ямар нэг өөртөө тохиолдох юм бол усаас нөгөө нэг гэр бүлт нь нөгөө нэг тэтэр олгоно штэ. Тэгээд тийм болохоор бас ер нь жоохон дарамттай гэдэг. Амин хөгийн уус. Яар хөгийн уусыг бодлох нь гэтээ ямар хөгийн. Гэтээ харин хүн чинь гэр бүлтэй болцохоор гэр бүлийнхаа төлөөгээд амьд үлдэхийн төлөө сайн байлдах юм шүү. Гэтэ яг нэг түүхэн болохоор яг ямар эзэн хаан тийм хоригсон гэсэн яг тийм баталгаатай юм бол байхгүй юм байна. Яг аль үед яг тийм байсан мэддэхгүй заяо. Гэтэ тэр нь одоо нөгөө нэг Гига Валентин одоо тэр нөгөө нэг юу аа штэ ламын түүхэн болохоор нэг нь болохоор нөгөө хосуудыг нууцаар гэрүүлдэг гэсэн түүхтэй. Нөгөө догмог нь болохоор тэр нөгөө нэг манай Валентин гэдэг нэртэй хүн ингээ шоронд орцсон юм л та тэгчээд ингээд дандаа нөгөө нэг хайртай өнөргөө захиа бичдэг гэсэн гинэ. Тэгтээ тэндээ дандаа from your Valentine гэж бичдэг гэсэн доороо. Тэр нас нэг өөр нэг түүх юм байна. Тэгээ яг яагаад 14-ний өдрийг бүр special гэдэг Валентины өдөр гэсэн юм. Валентин үхсэн юм уу тэр өдөр? Шоронд орсон өдөр юм уу? Тэрэндээ биш. Яагаад яг 2 сар гэсэн гэхээр 2 сард нөгөө нэг дээр үеийн Европт болохоор шувуунууд хосоолдог гэж итгэдэг гэсэн гинэ. Тэр өвөл мөвөл дуусаа нөгөө шуун буцаж ирдэ штэ. Тэнгүүт нөгөө хос масаа олдог байсан юм шиг. Тэгэхээр яг тийм болохоор 2 сарыг хайрын сар гэж үздэг гэсэн гинэ. Тэгээд тэрнээс болоод тэрийг тэгээд нөгөө нэг нөгөө яруу найраг мариг гэдэг нөгөө тэр юмнуудад нь тэр нь ороод нөгөө нэг итгэл нь ороод тэгсээр хайр өдөр болсон гэж. Ер нь бол 2 сар чинь тэр чихтэл хайрын сар юм биш үү? Хүмүүсээ хайрын сарыг тэр чихтэнд болцоо байлгах хэрэгтэй байна. Ганц 14-нд ш. Шууд хосоо олдог болдог гэсэн чинь бас байж болох юм дээ. Одоо нөгөө өвөл мөвөл дуусж байгаа штэ. Одоо энэ хавар болох гэдэг юм шүү. Тулаараасаа харин тийм ээ. Гэтэ хавар болохоор ихтэй цаанаасаа нэг тогтолдог те. Ингээд тулаараад ирэхээр чигддэг. Тийм штэ. Тэр гата ойлгохоор яг догтлдог баха. Тийм яг нөгөө догтлын болов. Тийм байж бас магадгүй л юм те.
Гэхдээ манай энд одоо бүр ингээ нар гарахгүй саарл хിവэрэл байгаа. Үгсэн баасны чи хайр дуурлаа. Үгсэн баасны чин тэр хавар маварлаа байна шүү дээ. Би бас тэгж боцсахгүй тэгсэн чи ихтэйд нөгөө нэг цонхоор араа бидсэн чинь шуун буцаж ирээдсэн. Амар том сүргээрээ. Үгүй тийм үү. Тэр үнэн яг тэр яг таарчлаа. Дулаарч илч байна. YouTube-ээр нар гарнаа золбоо. Сар гарнаас. Сар гарна юу? За нар гарна. За яг вэ. Нар гарнаа сонсогчдоо. За тэг ер нь бол окей манай Валентин ах маань тэгээ чаавас ихтэй ингээд бүр ингээд улс орон даяар нэрээ мөнхөлжээ. За ихтэй чиний бодлоор ер нь хайрыг юу гэн ер нь яг юу гэж боддгийг. Хайр гэж чиний нүдээр чиний ертөнцөөр ааха. Хайр гэж миний бодлоор олон төрлийн хайр гэдэг баха. Тэгээ миний хувьд одоо гэр бүлийн хайр, найзуудын хайр, тэгээд романтик хайр. Тэгээд тэр хайр болох нь бас жоохон өөр хайр гэж би бодож байна миний хувьд. Гэтэ яг нэг үгээр хэлбэл яг нэг үгээр юу гэж хэлэх үү? Чи юу гэж хэлэх вэ хайрыг? Яг чиний хэлснээр бол яг олон төрлийн хайр гэдэг заа угаасаа гэр бүлийн хайр, бүр гэр бүлийн хайр дотроо аавыгаа хайрлах хайр, ээжигээ хайрлах хайр гэж бас ондоо. Тэгээд ээжийн хайр бол миний бодлоор бол хамгийн нөгөө нэг нөхцөл болцолгүйгээр хүүхдэд хайрладаг цорын ганц хайрыг би ихийн хайр гэж боддог. Аавууд бол жоохон нөхцөл болцолтой юм шиг надад санагддаг. Яг үнийг шиг. Яа л тэр чинь бүр заа ингээд гидс мэдсэндээ ингээд бойжуулаагүй юм чинь. Ээж бол тэр чинь ингээд өөрийнхөө биенээс ингээ хүн унгаасан учраас бүр ингээ ямар ч нөхцөл болцолгүй хайрлах бүр угаасаа 100% баталгаатай заяа. Тэнгүүд одоо амраг хосын хайр тий. Тэнгүүд яг мэдээж аав ээжигээ хайрлах хайр чинь шал өөр. Одоо энэ өдөр бол Валентины тухай ярьж байгаа учраас амраг хайрыг ярихаар шийдлээ. Тэгээ ер нь бол одоо ингээд найз залуу ч юм уу эхнэр нөхрийг хайрлах хайр миний хувьд бол яг ийм нөхцөл болцсогүй байна гэж бол байхгүй. Ямарваа нэгэн байдлаар нөхцөл болцлоо тань гэхдээ яг нэг ийм одоо ингээд тэр хүнийг ингээд хайрлахдаа энэ хүнд би хайрлагдчих юмсан яаж энэ хүнээр хайрлуулах вэ гэж юусоо бодохгүйгээр өөрийн мэдлэхүү хайрыг тэр хүнд өгнө. Одоо жишээлбэл хайр ч амар олон төрлөөж болно, халамжлах байж болно те амар дотроос олон төрөл байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэр дотроо ингээд бодонгууд яг чи тэрийг ингээд бодохгүйгээр бүр ингээд чин сэтгэлээсээ хайраа өгж явахыг яг ингээд хайр гэж бодоод байгаа. Ингээд ямар ч үед тэр хүн ямар ч амьдралын нөхцөл байдалд байсан ч чиний хайр яг ингээд хിവэрэл байна гэж би тэрийг бол хайр айгүй романтикаар хэлж байна. Чи юу гэж бодож байна? Би санал нийлж байна. Ер нь бол тэгээд халамж юм шүү. Тий одоо нөгөө хүний халамжлан бодно тэгэл одоо сайн сайхныг хүсэл халамжлал. Тийм. Тэгвэл хүмүүс яг ерөөс ингээл дандаа л хүмүүсийн боддог юм нь би энэ хүнээр яаж хайрлуулах вэ гэж боддог гинэ. Хизээч ерөөсөө за энэ би ингээд хажуутайгаа хүний хэрхэн зөв тий гоё хайрлах вэ гэж боддгоо гинэ. Тийм учраас ер нь бол хосууд бас нэг тэгээд нэг өөр өнцгөр бодоод үзэрэй. Тэгэх юм бол бас хосын харилцаанд ч гэсэн айгу өөрчлөлт гардыг юм шиг надад санагдсан. Чи тэгвэл одоо чиний амьдрал дээр заяа. Яаж бодож яаж одоо хайраа үзүүлдэг вэ? Жишээ хэрэг хэлвэл яг би чиний хэлснээр заа ингээд надаа ингээд эцсийн бүлэгтээ хайр гэдэг чинь надад халамж юм шиг санагдсан. Ингээд яг ингээд жижиг юмнаас тэр жижигхэн халамжаас амар хайр мэдрэгддэг. Одоо жишээлбэл ингээл ажилдаа гээл гарахын өмнө гээл хоол бэлтэж өгөөл савнд хийгээл бүр ингээ мартваа гээл өглөө гарахад өгдөг ч юм уу тий. Тэгээл ингээл бими өвдсөн байхад ингээл амар арчилж халамжилдаг ч юм уу ингээл яг тийм халамжийг би одоо ер нь хайр гэж бодоод байгаас чи юу гэж бодож байна? Би бас яг тэгж бодож байна. Халамж нэмэх нь гэтээ мэдээж нэг талын халамж биш. Тэр чинь бас нэг талын хайр болчихно. Жинхэнэ хайрыг хоёр хүний хоорондох хайр юм бол биений халамжлал. Тэгсэн мөртлөө бас юу яхахгүй юм шиг байна. Одоо би ингээд амар
тэр үн төлөв хийж штэ. Тэмүүт чи яг адилхан эсвэл бүр илүү надаа хий гэдэг ч юм уу нэг тийм expectation гүүгээр зүгээр яг тэр үнийг халамжлал. Гэтэ тэгээд нөгөө хүн нь бас халамж мэдээж өгнө. Гэтэ ерөөсөө тэгж бас амар нөгөө нэг тооцоолохгүйгээр ч юм уу те тооцоолохгүйгээр тэр хүнээ халамжлах нь жинхэнэ хайр юм болов уу? Гэтэ би яг сүүлд ингэж бодсон цаа ингээ хайрын тухай ярина гэсэн чинь ингээд заримдаа бол ингээд яг одоо ингээд тэ партнераасаа ч юм уу яг юм аав ээжээсээ авч байгаагүй тийм нарийн нандин хайрыг нэг юм мэдэрчсэн чамд үе байдаг уу? Эсвэл чи ингэж боддгоо аав ээжийн хайрыг бол ямар ч хайр гүйцэхгүй гэж боддог уу? Би ихтэй хайр наадах чи хоёр өөр хайр болохоор яаж чадахгүй байна. Жохо өөр гэж бодчих. Одоо яг хэлсэн шүү дээ нөгөө аав ээжийн хайр чинь ямар ч нөгөө нэг юу гүгэж хийсгээ тэ ээжийн хайр Нөхцөл болцол. нөхцөл болцолгүйгээр хайр за тэгээд мэдээж би ээжтэй муухай хандахгүй л тэ аав ээжтэй. Гэтэ би ямар ч байсан тэр хүмүүст тэг ингээд очиход ингээд байна тэг намайг хайршаад одоо ингээд одоо миний төлөө гэсэн хүмүүс тийм да гэж бодож байгаа байхгүй юу. Гэтэ яг тэр нөгөө нэг партнерийн хайр дээр бол яг өөр би бол яад ч муухай одоо энэ хүн таадсан би ямар ч байсан намайг хайрлан гэж бас арай бодохгүй. Тэрүүгээр ялгаатай гэж үзэж байна. Yes. Яа. Хүний яг артхаас айдаг гэж би бодож байна. Яаж хийж байгаа артчихгүй яг аав ээж идэж намайг хаяа авчих яахгүй шүү дээ. Тэгээд ингээ байж лээ шүү дээ гэр бүлийнхэн бол. Тэгтээ чиний нөгөө хажуудаа партнер чинь тэг ямар нэг юм болоод тэгээд салчих шүү дээ. Үгүй байж одоо сална шүү дээ мэдээж тэг ямар нэг болохгүй бол тэр яг одоо салчихгүй хаа шиг те. Одоо тэр хүн алчихгүй хаа шиг ингээ хамт арчиж тордох хэрэгтэй хаа тэр relationship-ийг. Тэрүүгээр ялгаатай гэж бодож байна. Би асыг тэгж бодож нэг. Гэхдээ ягаад ч би ингэж боддог гэсэн цаа ингээ өмнө би жоохон байхын би болохоор амар юм романтикаар боддог гэсэн. Ингээд яг л одоо би ингээ партнераасаа эцэгхийн аав ээж маань намайг яаж хайрладаг шиг тэгж хайрлах хэрэгтэй. Хэрвээ тэгж хайрлахгүй бол энэ бол жинхэнэ хайр биш юм бэ ч юм уу тий. Яагаад энэ хүн ээж маань тий одоо чи аав маань ч юм уу ээж маань над дээр ингээл гүгэл ирдэг. Тэгэд хин хүн тэгж чадахгүй л юм даа ч юм уу тий нэг юм нэг тэгж боддог байсан заа юу. Тэсэн чи ингээд сүүлийн үед болохоор үгүй яг ингээд хоёр өөр хайр хизээч тий хамтрагчаасаа тийм хайрыг бол хүлээж болохгүй мэ. Тэгэл тэрнтэй амар юм ингээд гомдоос яг тэр хүн яг тийм нөгөө аав ээж чинь одоо хайрладаг шиг тэр хайрыг өгөхгүй болонгууд чинь яагаад л одоо болохоор жоохон тэхэ байсан. Тийм хүлээлттэй бол болсон байгаа. Тэгээд өөр юм бэ нэгдийг айгу бодож тунгааж ойлгосон. Гэтэ тэгээд амар сонин зав эн чинь ингээд амар хайрцангуй зүйл байгаас одоо ингээд хайр юм бол уг нь хайцгүй байх хэрэгтэй шүү дээ. Яг ингээл аав ээжтэй чи 100% итгэдэг шиг ингээл те ямар ч үед энэ хүн миний ард байж гэнэ гэсэн итгэл уг нь байх ёстойсоо бидний кинон дээрээс үзсэн номоос унссан хайр чинь. Тэг яг бодит амьдрал дээр олонгууд яг чиний илтгэр за ингээд праксис дээр болонгууд яг тийм байд ингээд за ингээд арчилж тордохгүй бол дуусчих боломжтой. Гэтэ бас тэгэд нөгөө нэг хитрхи айцгүй болчих юм бол нөгөө хичээхээ болчих юм бол тэр relationship чинь бас амар юу болчих. Дандаа хичээх юм баха. Дандаа арчиж тоглох хэрэгтэй. Ямар их ажил. Үгүй тэгээд айцсан байхгүй болчих юм бол нөгөө нэг амар гаргуунд нь гарчих юм бол relationship чинь нэг тийм юу шиг юм биш одоо нэг plant юу гэдэг вэ цэцэг шиг. Тэгээд ингэ арчилсан одоо бас мас өгөөл. Тэгэл байж байгаа юм шиг миний бодлоор. Хэрвээ ингэ чи айцгүй заас энэ тэгдэг хүмүүс байдаг. Заас энэ хайшаа явт юм авт намайг хизэж орохгүй гингүүт тий тоохгүй тэр үнэ. Үгүй тэгэхээр чин тэгээд тэгэл ингээл тэр нөгөө relationship цэцэг чи ингээ хүчиж байгаа хгүй. Яа надаа яг тийм тохиолдож исэн. Үнийг хэлэхэд хитрхи юм комфорт зондоо орсон байсан. Тэг хитрхи амир их итгээд за энэ хүн надаас хаа холддог ч юм уу тий. Тэгээ бодсон байсан чинь ингээд ерөөсөө чиний илгээр арчил тордож услаагүй тий шууд хайцсан. Тэгээд тэгсэн чи яг ингээд тэр үерхэл маань бүтлгүүцсэн байд юм аа. Тэгэхээр бас хитрхи комфорт зонд орж болохгүй л гэсэн үг л тээ. Яа тийм байна. Окей, хайрын тухай гэвэл битэрийн үнцэг юм байна. Яг энэ удаад яг ингээд хайлтхан ярьлаа мэдээж энийг ингээд
цаашлуулад ингээ ярих юм бол зөндөө байгаа. Гэхдээ энэ удаагийн сэдв өөр учраас дараагийн сэдвэр энийг өргөжүүлээд ярьж болно. Тийм ээ. Тэнгүүд одоо ингээл хос мос гэж тэгж байгаа шүү дээ. Ингээл хайр, дурлал, мурлангууд ер нь чамд одоо чиний өнцгөөс чамд яг ийм яг чиний заавал найз залуу байх албагүй ингээд ийм идеал нөхөр болох хүн, найз залуу гэсэн нэг тийм төсөөлөл байдаг. Яг нөгөө сая нөгөөний хийсэн шиг нөгөө хайрч угаасаа ингээд нөгөө юугаар тогтносон халамж тэгээд нөгөө нэг дандаа ингэ хичээж торчих хэвээр гээд тийм болохоор яг миний одоо өгж байгаа халамжтай адилхан тэр хүн ч гэсэн ингээд дандаа ингээд бас халамж өгөөл бас тордол бас хичээл бас алдхаас айх хэрэгтэй авчих шиг. Ер нь яг адилхан яг тийж бодож иж тэгж нөгөө relationship амар юу байх гэж би бодож байна. Өгчт одоо юу гэдэг лээ? Бат бөх байна гэж бодож байна. Тэгээд тэрнээс гадна бас юугаараа таарах хэрэгтэй гэдэг хаа. Одоо lifestyle тэр нь амар чухал юм санагдсан шүү дээ. Тэр чинь ideal partner юм чинь тэгээд lifestyle шин тохирно. Тэгээд одоо амьдралыг харах үнцг нь бас тохирох хэрэгтэй. Тэгээд одоо нөгөө хичээж байгаа амьдралд хичээж байгаа одоо миний чинь ideal partner нь болохоор харьцаандаа хичээн гэсэн мөртөөс өөрийнхөө одоо зорилго тэр юмдаас хичээн. Тэгээс хамттаас амьдрал бүтээх хичээвэл тэрэндээс хичээн. Тийм хичээл сэтгэлтэй юм болов. Чиний ideal partner. Яг ингээ би яг энийг ихлэхээс өмнө яг одоо ингээ чи ярьж байгаа би ингээ халамж өгвөл тэр хүн бас ингээд бас эргүүлээд өгвөл надад гоё юм моён гэж тэгж байгаа. Тэнгүүд яг ийм ижилхэн төвшөнд очихын тулд яг хоёулаа би биэндээ хайртай байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэнгүүд яг ийм үйл явдал бас яг байнга тохиолддог үгүй заяа. Яг ингээд хоёр биэндээ амар хайртай хосууд яг бэдгүү гэвэл би ингээ зарим хосуудыг харахад бэдгүү юм санагддаг. За нэг нь арай бага хайртай, нэг нь арай их хайртай ч юм уу те. Мэдээж 50-50 байна гэж байхгүй л те. Гэхдээ яг үнэхээр тийм хосоо чи ингээд оллоо гэж бодох юм бол үнэхээр тэрийг хайрцаж гарнаж явах хэрэгтэй хаа бүр ингээд тий. Тэнгүүд яг миний хувьд бол яг идеал партнер бол яг би тэр хүн хайртай шиг надад ч гэсэн ядаж тодорхой хэмжээгээр тий ингээд тийм хайртай байгаасаа надад бас тийм гоё дурлсан байгаасаа хизээч ингээд намайг нэг юм за ингээд нөгөө нэг чеклистийн ингээд нөгөө нэг бүгэлдэг шээ. За энэ охин дэжгүй харагдсан байна. За энэ хүн ийм ажил хийдэм байна. Ийм цалин олдсон байна гэсэн чеклистээс илүүтэйгээр за энэ хүн яг намайг хүн гэдэг утгаар нь хараад дурлсан байгаасаа гэж би амар ингээд партнераасаа хүсдэг. Яг ийм өөр нэг тийм бэкграунд жоохон харахгүйгээр яг миний хүн чигээр нь тийм байгаасаа гэж хүсдэг. Тэнгүүд яг чиний хэлдгээр бас амьдралд амар хайртай байгаасаа гэж хүсдэг. Идэх зүтгэлтэй амьдралаа болгочих юмсан, бүтээчих юмсан ингээд ажилсаг байх хэрэгтэй. Бүр ажилсаг хүмүүст амар дуртай. Тийм тэгэл халамжтай бол үнэхээр bare minimum. Чамд бол тэгж боддгоо эсвэл princess treatment гэж бодож байна уу? Ер нь бас амар унсан юм шиг санагдсан шүү дээ. Оройд тэр нөгөө нэг юу н одоо нөгөө стандарт нь ялангуяа залууг харах стандарт нь одоо чи ингээ жоохон л халамж өгөх юм бол ой стаймлаг макл princess treatment авсаа гэж хэлдэг шүү дээ. Гэхдээ үнэ хэрэгтэй тэр bare minimum лахгүй тэр халамж өгч байгаа нь. Хаахаа. Тий. Тийм ер нь бол тийм хамгийн стандарт одоо халамж гэдэг чинь бол үнэхээр наазахын юм. Тэнгүүд бас нөгөө талаараа яг ингээд хүн гэдэг намайг ингээд хүн гэдэг утгаар нь хүлээж аваал тий. Тийм байх хэрэгтэй гэж би бодож байна. Эсвэл одоо ингээд 30 моч төхөөд нөгөө өндөр гэдэг юм байхгүй болсон юм уу? Царайлаг марайлаг. Тэд чинь нэг л чухал биш л ахгүй яг үнэндээ. Харин тийм. Хүн нь өөрөө чухал. Чи тэгээ өөрийгөө ер нь идеал партнераа олсон гэж боддог уу? Яг олсон гэж мэдээж ихэд итгэх хүссэн шүү дээ. Тэгж бодож юу яах вэ? Хамт авах. Гэтэ найзаа тэр чинь сургаж олно.
Мэдээж бүх ингээд юг ингээд яг одоо охтуудтай ч юм уу залуучуудтай гэж хэлэхэд шууд мэдээж тэр партнер чинь ингээл те төгс байна гэж аахгүй хүлээлтэнд таараал те өө өстой нэр үнэхээр миний идеал одоо хүсэмжит залуу юм аахгүй тэрийг бас сургаж болно те тэр залуу чинь чамд үнэхээр хайртай чамтай амьдралаа хамт өнгөрөөе гэж бодож байгаа юм бол тэр одоо зан чанаруудыг бол сургаж тэр бас болно. фидбек сайн хүлээж авдаг байвал одоо таалагдахгүй нэг хэлчих юм нэг хэлчихэд за гэж засдаг бас байх хэрэгтэй байна бодоод байсан. Тийм. Яг ингээд фидбек биш нөгөө шүүмжил гэж хүлээж авдаг залуучууд аюу хэцүү санагдсан. Тэгээд дотроо ингээд би яг тийм хүн биш ах чинь намайг шүүмжлээд тах юм бах ингээд эсэргүүцэд идэг. Тэнгүүд яг тэр relationship бол цаашаа явдгүй юм санагдсан. Нэг нь тийм mindsetтэй байх юм бол гэтээ дахиад нэг асуулт байна заяа. Тэр чи юу гэж бодож байна? Чи чамд хайртай залуу дээр үү эсвэл чи хайртай залуу дээр үү? Одоо л дээр үед чинь тэгж хэлдэг байсан шүү дээ. Одоо манай имиж хэлдэг тэгж хэлсэн байхгүй. За ингээд өөртөө хайртай л залуутай суух хэрэгтэй шүү, мөрхтэй шүү гэдэг ч юм уу те. Амт тэгж хэлдэг байсан. Тэнгүү чи энэ ингэж хэлдэг хүмүүст юу гэж бодож байна? Ideal situation бол мэдээж хоёр биендээ хайртай хэвээр заяа. Гэтэ яг жинхэнэ амьдрал дээр чинь хэцүү шттэ. Тэр аль нэгийг сонгох ёстой бол өөртөө илүү хайртай залуутай суух хэрэгтэй. Тэг чи нэг хайргүй юм чи хичээл зүтгэл гаргаж чадахгүй шүү. Үгүй гэхдээ яа ч би ингэж ойлгосоо одоо миний нөгөө нэг үтсэн бахан дейтинг шоунууд заяа. Тэндээс юу н хараад тахаа ятчгүй ихтэй хүн анхаарал одоо эмхтэй хүн романтик харахгүй бол эрэгтэй хүн тэр эмхтэй үнэ тэр чигээр хизээч романтикаар харахгүй. Одоо анханасаа ингээд яг уу жоон сайн байж чад хайр нэгсэх болно л доо. Гэхдээ анханасаа тэр эмхтэйд нэг тийм хайртай биш бол нэг өдөр амар хайртай болох юм хэцүү заяа. Харин эсрэгээрээ эмхтэй нь анхтай нэг хайртай биш эрэгтэй амар хайртай ах чинь тэгээд эрэгтэй ингээд халамж үзүүлээд ангууд эмхтэй хүний сэтгэл нь иргэдэм юм байл. Тэгээд тэр залууд хайртай болчихно. Тасаад яг эмхтэй хүмүүс тасдуулдаг болохоо. Тэр эмхтэй хүмүүс өөртөө хайртай үгүй өөрөө хайртай хүнээ сонгох юм бол амар зовх байхгүй. Тэр хүн чинь тэгээд хизээ өөрсдөө гэдэг хүлээл ах уу. Тийш тэ эрэгтэй хүн ер нь хизээч өөрчлөгдөхгүй хаа. Хайрт. Би бол тэгэж бодож байна. Ер нь эрэгтэй хүмүүс өөрчлөгдөхгүй. Эрэгтэй хүн болохоор эсрэгээрээ өөрөө илүү хайртай эмэгтэйгээ сонгох хэрэгтэй. Гэтэ ер нь эрэгтэйчүүд ер нь ихэнхдээ тэгээд идэм санагдсан шүү дээ. Тэр асуун. Бид нар болохоор арай нэг даарч тоглоод одоо нэг одоо охтууд болох амар гоё царилэг залуу малуу тэг өөрийнх нь өстой вау гэж зүрх мөрхөдөг гэж цохилж байгаа залуучуудыг харахад за энэ залууч намайг тоохгүй бах таа гэд нэг тийм зүтгэдэггүй ч юм уу те. Тэнгүүд ирчүүд бол амар зөрөгтэй. Яаж исэн чи нөхөн намайг тоон. Тэгэл үсээр гал аваасуучдаг үстэй. Тэнгүүд манай эмэгтэйчүүд тэгэл байгалийн зөнгөөсөө мэддэм шүү. За энэ эрэгтэй хүн тэгэл угаасаа нааг тоохгүй бол тэгэл тоохгүй бил зоовх та ч юм уу тийм. Харин тэгж бодоод ер нь team relationship байж болохгүй. Тийм ээ. Тэгж бодож байна. Зя тэгвэл ер нь Валентины тэгвэл баярыг заавал тэмдэглэх ёстой юм уу? Ер нь хосуу. Ёстой нь бас юу юм бэ? Тэгэл хосууд өөртөө шийдэх хэрэгтэй юм шүү. Биний гэхдээ ойлгосноор одоо чинь Германд ч юу тэмдэглэхгүй мэл шүү дээ. Танаа Австрид чи хоолнд ордог гэж хэлсэн те. Тэгж хэлсэн үү? Тэгсэн чи бүх газар ингээд бүр ингээд хаус гэ бүгд бүр ингээд бүгдээрээ дүүрэн би тэмдэглэхгүй гэж бодсаахгүй хүмүүсийг. Тэгсэн чинь би ингээд найзуудтайгаа бранч идэх гээд эмэгтэй найзуудтайгаа бранч идэх гээд зүгээр ингээд бранчны газраас чи бүгдээрээ нөгөө нэг дүүрцэн гэж гарч ирээ заяа. Тэг би бүр ёо энэ хүмүүс чинь амар сүртэй тэмдэглэдэг юм байна гэж би бодсон. Хоолнд орж тэмдэглэдэг юм шиг үлээ. Тийм байна. Тэгвэл хоолнд орж тийм байна. Манай энэ бол тийм байхгүй. Нэг тэмдэглэдэг баг. Германууд тэмдэглэдэг. Би бас нэг энэ подкастн дээр ярьсан баха. Нэг удаа нөгөө ажлынхаа залуугаас Валентин болох чи найз хүнд юу хэлчихэж юу тийм юм баг. Баг юу юм гэх гээд юм шүү. Чи их өөрөө Валентин тэмдэглэх юм уу? Ер нь тэмдэглэн гэж би ер нь тэмдэглэх гэж боддог уу? За.
Окей, тэг яаж тэмдэглэх вэ нэ? Гэтэ нэг сүртэй тэмдэглэхгүй л дээ. Зүр хоолнд ороод тэд бэлэг солилцдог. Валентин. Уян хөөрхин. Гэтэ яг Валентины өдрөөрөө хоёр хоолнд орд юм уу? За бэлэг солилцсон Валентины өдөр шин. Валентины өдрөөр хоолнд ороод тэг битарын нөгөө нэг ойн баяр бас 2 сард болдог байхгүй юу? 2 сарын сүүлээр болтын. Тэгэхээр 2 сард 2 юм хийж байгаа сте. Тэгэхээр 2 удаа бэлэг солилцож яах юм гэж битаар шийдээ. Тэгээд Валентинаар хоолнд орчоод ойн баяраар болохоор зүгээр юм хийхгүй бэлэг солилцсон. Cute. Би болохоор яг Валентины өдрөөр надад хоолнд орохоор амар сонирн байдаг зэрэг. Яад үгүй хажууд ингээ бас хосууд сууж угаал заа юу. Нэг юм бөө хосууд. No, надад амар нэг юм мэдгүй надад нэг юм амар их тийм романтик санагддаггүй гэд амар гачин санагдаад байдаг заа юу. Тийм болохоор би 13-нд юм уу 15-нд нь хоолнд ордог. Надад таа юу? Тийм тэ арай бага хүмүүстэй үед. Тэг бүр ингээ бүх газрууд ер нь дүүрэн байдаг одоо ингээл керамик хийгэнгүү тэднэр нь дүүрсэн ч юм уу тий. Тэгэл тэнгууд бүх хосод эндээс нэг хос байлаа лээ. Тэнгууд өмнөх өдөр нь амар гоё ингээ хоосон үед ч юм уу. Өмнөх өдөр чинь чидээ синглчүүдийн баяраар хосоороо орж ирээ. Тэгээд хүмүүс энэ удаар Валентинаар орж ирэхгүй юу гэж. Тэгэл удаа үерхсэн болохоор тэгэл нэг амар тийм анх үерхэж байгаа осуу чиг тэгэл яахгүй тэгэл ингийн л хоолоодчдаг болохоор тэгэл тийм амар юу ах баха. Хүмүүс нэг амар энэ хоёр хос мос гэж нэг амар сүртэй анзаарахгүй баха. Ингээл гар мараа барайл амар романтик бидэн штэ гоо. Тий. Тэгэл окей хоолт орохоо заа. Тэгэл нэг тиймэрхүү. Гэтэ надаа ингээд сүүлийн үед бас бодогдоод байгаа заяа. Ингээ Валентин ингээд амар маркетинг гэж юм шиг. Чамд юу гэж боддог чи? Тэ яг уу бүхэл баяр маркетинг гэжтэй. Ер нь бол яг бодвол за тийм ээ. Үнэ. Тэвч тийм шүү. Маркетинг мөө. Тэгэл тэгтээ хоо надад Валентинаар яг уу бас нэг үүс хүүтэн баг чинь бас нэг бас жоохон тэгэл эн тэнд зүрх мөрхтэй тэгэл бас нэг жоохон өнгө нэмж байгаа мó даа л гэж бодогд. Тэгээ танай Берлинд тийм зүрх мөрх байгаа мó? Бэ штт. За байна эн тэнд. Гэтэ яг нэг сүртэй шээ. Би тэгээ түрүү жил чинь 14-нд нэг Итали ресторан орж байгаа хгүй юу? Би тэгээ чинийх шиг ботсон. Бахан хосууд масуудад амар романтик гэж бодохгүй юу? Тэгсэн чинь германууд чинь тэмдэглэдэг үстэй. Йоо. Тэгсэн чинь амар их хүүхдүүдтэй гип бол. Яагаад 14-нд хүүхдүүдээ гарч ич ресторан орж байгаа юм бол? Яг чөтгөөс ширийн мөрөн дээр амар хүүхдүүдтэй заа юу. Яа, яртны. Бүр ямар ч романтик орчин байна. Юу? Жохон фейслес төрөж. Яа. Тэрээс өдрөөсөө шалтгаалах хаа. Энэ удаад чи хагас өдөр 5 дахь өдөр байсан болохоор сургууль мургуулаа тараал эднийхэн жавар хоолнд ордсон шүү дээ. Ер нь 5 дахь хагас бүтэн сайн. Тэгсэн юм шүү. Тэгсэн л. Гэтэл Валентины өдөр юм чинь бас тий арай романтик ах юм бол гэж бодохгүй юу? Яа, тэг бас тийм байна. Тэгэл хүүхдтэй хоолнд орсон шиг ээ. Тим чин зүгээр юу ямар юм бэл. Зөв баармаар орвол зүгээр юм бэл. Битээ тэгээд коктейл бар. Тэгээд нөгөө нэг бахан хүүхдүүдтэй амар жоохон фейлсэн байхгүй юу. Тэгэхээр яа жоохон фейлсэн юм чин хажуудлын баар орё. Яг хажууднаас нэг баар орсон чин тэг хүүхдтэй байхгүй. Хамаагүй гойсаа. Тэг чин нөгөө нэг гэрэл мэрсэн амар бүдгэн гэрэл мэрстэй штэ баарууд. Тинээр авах асуудал байсан санагч. Тэр баар дотор. За аваа штэ. Гэтэ Монголд хүмүүс бүр амар тэмдэглэдэг юм санагддаг тий. Азийн орнуудад амар тэмдэглэдэг баг. Тийм бах тий. Тий ерөн заяа тэгвэл за Валентины өдрөөр миний одоо Монголын одоо уламжлалаар бол одоо тий шоколад өгдөг ч юм уу бэлэг өгдөг тий ер нь бол бэлэг авдаг өгдөг тий тэнгүүд чамд яг нэг юм чиний Валентинаар авахыг хүсдэг бэлэг гэж байдаг уу? Нэг тийм амар том бэлэг биш зүгээр цэцэг гоё юм. Шоколаднаас илүү цэцэг өгөх байх.
Яа, би бас яг тийж боддог цэцэг үгөөсэй гэж боддгоо. Жохон бах тэгээл ашиглаад өгсөн шиг. Одоо цэцэг. Би цэцэг авнаарэ. Тий ч хэлэхгүй шүү дээ. Тэгсэн чи чам цэцэг өгөхгүй бол яах вэ? Амаараа гэж ах ч нөө. Үгүй зүгээр ингээ чи ингээ дотроо хүлээлттэй байгаа штэ. Хэлээгүй. Тэгсэн чи чам цэцэг өгөхгүй. Одоо яах вэ тэгээ. За. Окей. Тэгвэл чиний бодлоор ахиа заяо. Аха. Эрэгтэй хүнд тэгвэл ер нь ямар бэлэг өгвөл зүгээр юм? Надаа нөгөө нэг өөрөө бейк мейк хийгээд юм хөвчүүл дайж санагдаад байдаг шин. Одоо чинь түрүү жил OBS яг Валентинаар өгн юм өгөхгүй гэж ярьсан байхгүй юу? Би тэгээ юм cookie bake зүрхий хэлбэртэй. Яа. Чич бас романтик хүн юм байна. Зүрхий хэлбэртэй ягаан гэдэг. Ёо. Бостой. Би тэгсэн чи ягаан өнгийн бууц гэж өгсөн чи. Би тэр өдөр бүр яг бууц идмэрээс авахгүй юм. Өөрийнхөө өсөн аваа хийсний жоохон үгүй юм шиг. Яг би тэр хоолнд яг тэр 15-нд нь орсон ахгүй юу. Тэгээд 14-нд нь тэр чиг нэг хэдэн өдөр жилээ та тэгээ бүр яа бууз ийсэн юм. Тэгснэ за зүгээр энгийн байж хаар ядаж ягаан өнгийн бууз хийчигээд улаан манжингийн шүүсээр ягаан өнгийн бууз хийсэн юм аа. Гоё алсан. Тэгээ бас итгэсэн. Харин тийм. Хөөрхөн лагаас тий ягаан өнгийн бууз. Ягаан өнгийн бууз хийдэг. Яа тэгэл тийм байсан хөвгчлөлтэй түүх гэвэл тэгэл ер нь бол хамгийн өртөг багтаа бас ингээд Валентины бэлэг найз залуудаа ч юм уу найз охиндоо өгөх нэг тип хэлэхэд араар бичсэн захиа байж болно. За тэр бас айгүй хөөрхөн. Эсвэл нэг юм хөөрхөн картнууд эдэн штэ амир хөөрхөн зураг мурагтай. Тим картны арт ингээд гоё өөрийнхөө тэг би чамд хайртай яагаад хайртай юм тэ тэр мэрийгээ бичээд одоо ингээд чамтай хамт байгаадаа баяртай байна ч гэдэм үү сэтгэлийн үгээ гоё ингээд хөөрхөн. Би ер нь жил болгон бичдэг. Валентина руу тийм тэмүүтэр нөгөө картныхын зургууд нь амар хөөрхөн нийттэй зургууд байдаг. Ингээд дөрөв жил болохоор ингээд нэм өмөө өвөө хоёрын зурагтай карт гэсэн заяа ингээд хөтөлцөө явж байгаа. Тэгээ өмнөх нь болохоор нэг юм яг таарсан хосмос гэдэг амар хөөрхөн зурагтай нэг тийм картнууд зардаг шүү дээ дэлгүүрүүдэд. Тим карт өгчээсэн. Тэгээ бас нэг санаа их юм бол зураг угаалгаад тэгээ гоё жаазан тэгээд өгвөл бас гоё. Тийм боломжийн төсвөр бэлгэнүүд гэх юм бол тийм байна. Тэгэл тэгээ бас хос түлхүүрийн осор ээж олж ийн легоны. Тэгээд бас надад зүгээр бас бодсон юм амьд цэцэгнээс илүү легоны цэцэг бас гоё санагдсан. Легоны цэцэг гоё харагддсан билээ ингээд айгуу гоё манай найзууд авсан байдیں۔ Гоё харагдчихлээ тэр легоны цэцэг санаа оноо авах юм бол хүмүүсээ. Тийм. Тэгэл тиймэрхүү санаанууд байна. Тэгэл мэдээж үнтэй их юм бол юу ч хийж болсон заяа хүмүүсээ. Тий. Ер нь бол насан авахыг хүсдэг. Би юу? Одоо яг Валентины өдрөөрөө эсвэл зүгээр Валентины өдрөөр би тэгэл цэцэг мэцэг л авахыг хүснэ. Тэгээ бас аялж маялж явахаараа пост карт явуулдаг. Чи юу? Найзууд руугаа, тий найзууд руугаа бас тий. Тэгэл хол газар руу аялах юм бол ганцаараа явах юм бол яа тэгээд тийм санаанууд байна. Тэгээ ер нь бол заяа одоо ингэ бэлгэний тухай ярьсны чам тэгвэл ер нь ямар бэлэг гоё вэ? Валентины бэлэг биш зүгээр ер нь хүнээс ямар бэлэг авах гоё идэв. Би өөрөө мэдэхгүй ах чиг надад хэрэгтэй яг юм өгцөн байдаг ч юм уу. Би одоо яг надад хэрэгтэй гэж бодоогүй. Тэс чинь яа надад өгч чинь. Хөө надад юм чи амар хэрэгтэй юм байсан. Нэг бол тийм биш. Нэг бол болохоор би бүр дээр үед одоо би ийм амаар ингэж хэлээ мартцсан. Тэгэхээр тэрийгээ санаж исэн тэгээ надад авч өгсөн. Эсвэл 3 дахь бэлэг нь болохоор яг миний дуртай нөгөө нэг хобби ч юм уу тиймэрхүү нэг амар сайн мэддэг. Гэтэ тийм амар ойлгомжтой биш. Бүр нэг гүн мэддэг ч юм уу те. Тэгээ хэрэнтэй ингээд холбогдуулаад юм авч өгч юм уу. Амар тийм нөгөө нэг юу яасан биш үү таалагдсан юм байна. Нэг бодож авч өгсөн.
зүгээр л эмхтэй хүн болохоор нь авч өгсөн биш ч юм уу те. Одоо зүгээр л маа гэдэг өгсөн биш. Яг миний тухай ингээд бодож байгаа гэсэн. Ойлгож байна. Би дандаа би хүнд бэлэг өгөхтэй амар юм романтик биш хөхт юм байна. За чиний яриа сонсоодсэн чи яг за энэ хүнд юу ингээ юу хэрэгтэй? За юуг вэ? За нэг юу ч юм дээ гэл яг ингээ амар юм праксис заяа амьдралд нь хэрэгтэй юм заяа. Одоо жишээлбэл за энэ хүн чинь спорт хийх юм байна. Спортын зүг байхгүй бэ да. За нэг спортын зүг аваад өгч чи юм уу те нэг юм романтик биш юм байна. Гэтэ би өөрөө бас хүнээс яг тийм бэлэг авах хүсдэг заяа ингээд нэг юм амар зүгээр хэрэгтэй юм уу? Тийм одоо жишээлбэл надад ингээд миний авах хүсдэг бэлэгнүүд заяа одоо ингээд том болсон эмэгтэй хүний хувьд ингээд одоо ингээд үнэртэй уусмас материалын зүйлийг бол би өөрөө авчин заяа. Тэнгүүд яг ингээд авах хүсдэг бэлэг бол одоо жишээл за жолооны үнэмлэхээ хийгээрэй гэж жолооны курс төлөх жишээлбэл. Жолооны курс чинь амар үнэтэй заяа. Тэгвэл одоо нэг тийм амар амьдралд хэрэгтэй тийм одоо надад хөрөнгө оруулсан. Би надад хөрөнгө оруулахаар тийм бэлэг би авах хүсдэг заяа. За төрсөн өдрийн бэлэг жолооны курсны чинь төлбөрийг төллөө заяа. Эсвэл ингээд одоо жишээлбэл манай Австрид бол үнгүй байдаг ягаад гэвэл амар сайн эрүүл мэндийн системтэй. Тэгвэл зарим орнуудад одоо жишээлбэл Швейцарт ч юм уу харшилтай хүнд бол харшилын одоо эмчилгээхэд амар үнэтэй гэдэг нэ. Тэнгүүд одоо найз залуу нь найз охиндоо тэр харшилын эмчилгээний бэлгийн карт өгдөг ч юм уу те. Амар амьдрал хэрэгтэй хаадаг. Guys, Европ юу байна? Guys, би бэлхэн дуртай. Love it. Надад ийм л бэлэг. Юу. Really? Өнөө романтик би санагдчих. Надад бол тэр романтик сонин бэлэг өгчээсэн зүгээр юм бодит. Тэ надад хэрэгтэй юм уу? No. Би романтик миний хитэж бодож байгааг би надад Яа тийснэ. Би өөрөө ч мэдэхгүй чи тэр өөрөө бод. Би өөрөө мэдэхгүй. Би surprise бэлгэн дуртай. Тийм байх чи surprise-лэг хүү юм байна. Надад бол нэг тийм надын хэрэгтэй. Чи тэгээд найз залуу чинь чи зүгээр надад хэрэгтэй юм хэлчих гэвэл за тэр хэрэг авчих юм уу? Амар дуртай. Тэнгүүд маа найз залуу амар романтик чам шиг бодож байдаг заа. Я ингээ бодож матаал ингээ амар ингээ үгүй би надад яг ийм л юм хэрэгтэй нангууд би ингээ өөрөө өгөх гэжсэн гэж бодож исэн юм уу гэх амар романтик заяа. Тэгэж юмгууд яхан бэ яах. Тэг надад хэрэгтэй юм их юу өгчээсэн. Тэгвхтэй яг хөө тэгэл цаа чин тэг зөрөөл өөрийнхөө ингээ яг бодсон юм аа л өгдөг лээ тэрнтэй хөөрхөн байдаг ингээ үнхээр гоё юмнууд өгдөг. Тэгэл би яа за гэж харамсдаг тэгэж хэлсэнтэй хөөх юмтай бас яг тэгэж хэлвэ. Гэтэ би бууж өгөөгүй. Хэлсээр л надад тийм юм хэрэгтэй. Юу жолооны курс. Арай сайн мөнтэй юм шүү. Гэрт тэгэл талын эсвэл байж болж чинь. Хийдэж жолооны курс. Ер нь бол 2000 хэдэн зоолт юм шиг лээ. Яа. Манай энэ 2500 мянга. Тийм. Эсвэл гоё ингээд би одоо жишээлбэл ингээд теннисний сургалт мургалтанд ингээд ганцаарч сургалтанд сумаар байгаа заяа. Тэрний юу мөгч өгдөг ч юм уу те. Одоо тийм бэлгийн карт өгдөг ч юм уу те. 5 удаа хувийн багштай явах бэлгийн карт. Тиймэрхүү юм гоё надаа. Эсвэл ингээд саун маунд ордог гоё массажтай спаны бэлгийн карт. Тийм байна. Тийм бэлгийн карт би бол авч исэн. Тэр бол үнэхээр гоё яасан. Зөвлөхөд хосын массаж гэсэн. Найз залуус авсан. Тийм бид тээр хамтдаа хосороо ингээд зэрэгцэж хвтээд массажлуулсан. Гоё яасан. Хойлохна саунд ороод тэгэл яг. Тэр бол үнэхээр гоё яасан. Хосын спа массажны юу бол. Миний найз бол үнэхээр романтик хүн юм байна. Тэгэхээр тийм бахаараас жоохон бэлэг сонгоход хэцүү юм шиг. Надад бэлэг өгч байгаа хүмүүс намаа зүгээр юугаа бичээд өгч гээд. Яг юу гэж харин wish list. Надад бол тэр амар үнэхээр амар байдаг. Би бас хүмүүсийг тэгдэг. Авахыг хүсэж байгаа юмнуудаа. Тийм авахыг хүсэж байгаа. Тэгэхээр 5 юм бичээд.
Үгүй гэхдээ чи ингээд 5 юм бичиж өгөн заяа. Эсвэл 10 юм ч бичиж өгөн. Гэтэ тэрэн дундаас чи алийг авахаа мэдэхгүй. Гэхдээ яг юу ахаа мэдчихээс тэр 10 юмнаас нэг нь ирнэ штэ. Тэгтэл гоё л агаас надад бол тэр амар гоё Би юм. чи surprise авах хэрэгтэй. За окей. За манайхаа Хөөе хайрт найзууд минь миний бодлохоор лист зүгээр бичээд өчөг гэхээр зүгээр л амар залхуураал нэг ямар ч effort гаргах үсэхгүй санагдсан. No, чиний хэрэгтэй юм чинь л авч өгье гэж би бодчих. Харин тэгээд надад халамж тавьдаг бол миний хэрэгтэй юмыг хараад тэгээд өөрөө Яац. надад юу хэрэгтэй л бодож тунгаад гаргаж ирэх стайл би надад юм хэрэгтэйгээ хэлээд өчгөр чинь ямар юм бити давар гэж юу даварцсан юм чи одоо юм ийм шүү. Өөрөө бод. Үгүй тэгээд тэгтээ тэр амар зовоц заахгүй юу? Би тэгэхээр 4 жил нөө төрсөн өдрөөрөө юу байсан? Яг тим юм гэж нэрлэхгүй зүгээр юм категориэр гендер категори нэ. Бүр нэг зовоох гадах юм а чи. Би чам тим авах үг гэж тэгж нөө. хүмүүс давдаг болохоор. Чи гэхдээ тэр хүнээс бас өөрийнхөө хийдэг юмыг хүлээж болохгүй штий. Би тэгдэг чи бас надад тийх ёстой гэж болохгүй. Тэр хүний амарх найранд хийх хэрэгтэй бас заримдаа. Энэ бол харилцан буулт хийх дүрм үерхэл. Гэтэ яг юм гоё стандарттай байж болно. Үгүй юм л тоо. Гэтэ тэгээд намайг тэгж дээр бодоол тэгээс бэлгээ өгсөн штеп. За тийм ээ тийм. Гэтэ бас ийм гоё өөрөө бас ийм хүсчээвэл бас why not те. Бас тэр залуу чинь чиний төлөө тэрийг хийж ийн гэж чинь бас гоё яагаад те. Хичнээн амар хэцүү байсан ч гэсэн. Yes, of course. Тэгж бодож байна. Тэгвэл чамд амьдралтаа авч исэн хамгийн новшин бэлэг гэж яддаг. Новшин бэлэгээ. Зэч бодод тоо. Найз залуугаас авсан бэлэг байх юм уу? Мэдгүй. Зүгээр л ер нь тийм найз залуугаас авсан бэлэг ч ээж бол айл-алийн хэл байвал. Яг тийм амар новшин бэлэг гэхээр ерөөсөө юм санаанд орохгүй байна. За тэгвэл жоохон онцгүй бэлэг. Чи ихлээд би тэгээд би хараа яг бодсон. Би ингээд бодсон чинь миний толгойд яг үндэ орж ирэх гэхдээ. Гэхдээ надаа нэг юм яг бэлэг биш тухайн хүний тэр нөгөө тэр нэг өгсөн нэг тийм юу н онцгүйсэн одоо нэг юм гарсан үйлдэл нь За. Яасан бэ гэсэн чинь яг тэр бол найз залуугаасаа биш. Өөр хүнээсээс. Тэгсэн чинь яг миний төрсөн өдрөөс нь тэгсэн чинь ёо ямар үнэтэй бэлэг цагтын тийм ингээд бид нар ингээд хоорондоо ингээд авахыг хүссэн бэлгүүдээ ингээд цагчдаг байхгүй юу? Ямар үнэтэй бэлэг цагтын ингээд тэгснэ. За окей би тэгээд яна уучлаарай тийм байна уу гэж амар харамссан заяа. Ягаад би ийм бэлэг цагчваа гэд тэгсэн чинь ингээд миний төрсөн өдөр бол өнгөрцөн байсан тэгсэн чинь ажил дээр ирж бэлгээ аав гэдгийгсэн. Тэгэл тэр бол надад амар муухай мэдрэмжсэн. Бэлгээ чин гэрээс аваад ирсэн. Ирж бэлгээ авал агуулаа. Тийм баг ирж бэлгээ аавал гэсэн бахал та ер нь бол тэгээ надад бол би ингээд ажил дээр ирэхдээ би бүр ингээд аим муухай авсан. Тэр хүний яг тэр нөгөө гаргасанд нэг тийм тэр үйлдэл нь айгу муухай санаадаа. Харин тийм яг онцгүй бэлэг гэх юм бол яг тийм л одоо тэр хүнд амар үнэтэй тэгээд өөрөө дараа нь нэгж уурлах байсан бол зүгээр л өөр юм авч хэрэгтэй юм шүү. Тэгэл үнэтэйсэн цамцгүй гэлчихгүй те. Тийм эсвэл зүгээр ингээ анханасаа хэлчих болно шүү дээ. Үнэтэй нэгэд үү? Энэ тийм тэгэхгүй тийм ингээд яаснаа ёо мой гэл тэгэл амар онцгүй байсан. Тэгээ би тэрнээс хойш жоохон ингээд бас нэг юм амар жоохон бэлгэний травматай болсон ингээд хүн амьтандаас хамаагүй юм хэлхээ болий гэж бодсон. Тэгээ бажт нь тааруулж хэрэгтэй юм шүү. Тэр яг навч чадхаар исэн гэж. Яг уу гайгүй л исэн л та. Гэтэ яг уу тийм ээ тийм. Ер нь бол тийм байсан. Миний бас буруу. Ягаад гэвэл би жоохон хитрхийн үнэтэй бэлэг цагцаа яваад олуулаа байсан учраас. Ганц хүн биш олуулаа нийлж исэн болохоор. Тэгээ тэр яг тэгж хэлсэн надад яг л яг тэр түүхэл санаанд орж ийн. Тэгээд чамд юу гэж боддог чи? Хэрвээ танаа найз чинь чамд тэгвэл яах вэ? Хэрэг нэг дотны биш найз тэгсэн бол дотно одоо би чамд тэгвэл яах вэ? Тийм. Тэгвэл тэгэл уурлаа шүү дээ.
Аваа. Бэлэг өгöd аму яада. Яг болчих. Яс үнтэй аму. Буцаач. Мэдгүй тэр үед би амар гомдоо тэгээд тэгж хэлж чадаагүй. Мэдгүй амар шокнд орсон. Чиний гомдлон гарчуулсан баха. Харин тийх бах тий. Аха. Би хитрхи гомдоод ууралж чадаагүй. Би ингээ хитрхи гомдчих юм бол ууралж чаддаггүй байхгүй юу? Яг ингээ баг зэрэг гомдох юм бол би бол шууд ууралдаг. За юу яриад байгаа юм гэх. Тэр үед ингээ хитрхи амар юм яа ингээ мэдэрс өдрийн бэлэг байсан шүү дээ. Тий. Ингээ зүгээр энгийн бэлэг биш тэгж чаач ингээ яг амар гомдоод тэгээд ууралж чадаагүй. Зүгээр амар ингээ тэр хүнд ингээ жоохон урам хугарсан. Ингээ тэр очиж авсан бэлэг авсан. Ахын удаа авсан л юм. Ахын удаа л авсан. Тэ дурамчхан л авсан юм байна. Тийм ер нь бол амар дурамчхан авсан. Тэгэл за. Гэтэ яа тиймэрхүү түүхэн. Онцгой бэлэг гэх юм бол яг бэлэг нь бол гоё яасан. Тийм. Би гэтээ нэг бэлэг голтгүй мэн үү. Гэтэ чам шиг тэгж авсан бол бас онцгой тавсан баг. Яа. Тийм ээ. Гэтэ яг хуу тэр жоохон үнэтэй бэлэг загсан миний буруу байсан. Яа тэр найзтай бол жоохон гомцсон. Тийм учраас хүнд бэлэг өгж байгаа бол тэгээд үнэтэй бол тий хэлж чагаарэ гэж хэлж байгаарэ. Тэгээд дараа нь тий дараа нь бити тэгээ олон юм яриад байгаарэ. Тиймэрхүү байна. Чамд яасан санаа орж ирв үү? Онцгой бэлгийн юу? Тий. Үгүй яг заавал нэг сонгох юм бол зүгээр яг нөгөө нэг бэлэг авч явахгүй төс өдрөөрөө нэг найзсаа заяа. Гэтэ яг ч юм уу намайг бодож авсан биш зүгээр өөртөө аван гутаа хийхгүй юм надад үс. Really? Үгүй надад тийм санагдахгүй. Яг л ерөөсөн миний стилийн чинь юм биш байгаа байхгүй юу? Ааха. Эсвэл өөрийнх нь стил юм бэ санагдаж байна одоо бодохоор. Тэр яг өөртөө аван гутаа яг шинэстэй яг хэрэглээг үү. Гэтэ яг өөртөө аван гутаа. Гэтэ өөрөө хэрэглэхгүй болсон тэрийг өгчихгүй юу? Тийм бэлэг. Би бол заа ингээ найзуудтай өөртөө гоё гэж бодсон юм а бас авч өгөх гээд байдаг заяа. Одоо ингээд надаа ингээд таалагдсан стилний хувц ч юм уу юм бэ штэ. Тэнгүүд ингээд би бас мухаар бодчих магадгүй. Чи айгүй мухаар бодчих юм. Тэр найз чинь чамд сонгох юм бол зүгээр тийм нооттой бэлэг. Тийм байна. За тийм байна. Зүгээр нооттой. Гэтэ яг өөрийнхөө таалагдсан надад гэж бодно л та. Гэтэ тэр чинь тэгээ бас тэгээд гоё бэлэг биш аахгүй. Тийм байна тий. Тэр хүнээ бодож өгөхтэй. Тэр хүн юу таалагдах гэж бодох. Би ер нь айгүй red flag болоо явчихсан шүү. Чиний яриагаа. Би бол яг ингээд өөртөө одоо жишээл надад ингээд уруул өнгөлөгч ингээд надад айгүй таалагдсан шүү. Тэнгүүд тэр мэрийгээ найзтай гэхэд бэлгэлцдэг заяа. Энэ айгүй гоё байна гэд аваад өгдөг ч юм уу тий. Гэтэ айгүй уруул өнгөлөгч тэгээд хүн болсон хэрэгтэй юм чи. Гэхдээ тэр чи тэгэл уруул өнгөлөгчөөс миний тэгэл ийм бодол хэлж байгаа аахгүй харалта. Тэгэл одоо би бодно. Оёг л надаа нэг юбг ч юм уу, цамц ч юм уу гоё байл тэгэл би бас энэ ч гоё чи өмсдөг амар өөрийнхөө. Цамцтай гоё цохно найзаа. Би өөр нь жоохон дэгдэг төрлийн үе юм байна яана. Окей, ийм бас байж болохгүй юм биш үү? Харин жоохон нөгөө хүнд юу таалагдах уу гэж одоо бод. Тийм байна. Яа. Зүг байна. Энэ үнц гэхдээ үнэхээр зөв үнцэг байна. Гэтэл чи амар бодох туртай хүн байна. Бод хүмүүс. Бодоод. Нөө, тийм байна. Би өөрөө бод туртай болохоор тэгж. Окей. Тэгвэл чамд авсан заяа. Заавал чи авсан байх албагүй зүгээр ингээд төсөөллөөр ямар бэлгийг ер нь хамгийн тийм муу бэлэг гэж бодчих. Йоо ийм бэлэг би бити аваасаа ч юм уу те. Эсвэл хүмүүс та нар бити өгөөсөө ч юм уу тийм юм байна уу? Надаа яг хамгийн хэцүү нь одоо яг надад таалагдахгүй юм бити өгчээсэй гэж боддог байхгүй юу? Яагаад гэвэл одоо хүн яаж мэдхий? Бэлгийн задлан штэ. Зүг таалагдахгүй заяа. Тэнгүүд тэгээд ямар Яа тийм татаагүй амар. Йоо таалагдчих дүрс. Би ихтэй таалагдахгүй бэлэг авчиндаа таалагдахгүй нэг хэлж чадахгүй хаа. Би хэлсэн тийм. Окей. Гэтэ тэгээд яг тэ одоо муу гэх юм чи үгийн зүгээр боддоггүй л бэлэг чинь тэгэл.
Ямар бэлэг Нэг тийм бодоогүй. Зүгээр л бодлогогүй бэлэг. ашаа нэг бод. Гүн үнэ штэ. Одоо чинь тийм өдрөөр зүгээр л эмэгтэй хүн болгоон нэг юм таалагддаг заяа. Юу гэдэг. Тэрийг үнэртэй бас. Тэгсэн мэт тэрэн дээр чиний туртай ч үнэртэй бас биш. Зүгээр л байдаг ш үнэртэй бас маяг өгч үл яхав. Айл гэж аастай. Ааха. Эсвэл ингээд чамд ингээд амар гоё им бүгч юм. За им өгч цаа. Гэтэ үнэхээр тэр им нь ерөөс чиний сэтгэл биш эзэж чи им өсвөж аагүй. Тэгж ах чи ингээд зам маяг л хүч ахчаад юус намайг мэдтгүй мэй гэж бодно сте. Тийм утгаар бодлохгүй. Тийм байна. Ийм өгсөн ч гэсэн тэр хүндээ таалагдах юм өгсдөг байхгүй. Яна би яг өөртөө таалагдсан юм уу? Тийм байна. Яна би бүр ёо. Яг би өөртөө таалагдсанаа л авд. Тэр хүнээ ерөөсө бодсон. Бэлэг авчиж өөртөө таалагдсан юм аа. Би бүр сонсоод байсан ч өөр яг тийм болсон юм шиг. Одоо ингээд эмэг ингээд одоо шил ингээд пандорогоос ингээд найзтай ингээд юм одоо авч өс түүхэ бодлоо заяа. Тэнгүүд яг ингээд чармар минь өөртөө л таалагдсан гэсэн. Битгүй. Тэг би бодохдоо за маний сайн найз юм чи битээр дандаа санаа нийлдэг юм чи надад таалагдсан юм манай найз таалагдсан гэж боддоо. Гүй нэрээ яана. Таалагдсан юм уу? Таалагдсан юм. Тэг гоё юм л. Гоё нага баярсан. Одоо өмнө баярсан юм болов бодлоо ирсэн юм болов бас чам шиг тэгээд хаач. Гоё нага гэсэн. Яана би бүр яг тэгчлээ шүү. Яг тийм. Түүлийн нэрээ бодоодсэн чинь өөр чинь таалагдахгүйсэн чи тэр хүн таалагдах юм бол тэг авч өгсдөг. Өөрийн чи ерөөсөө стил биш. Гэхдээ тэр стил. Яана за найзуудаа уучлаарай. Одоо би бодноо та нарыг дандаа өөртөө таалагдсан юм авдаг үежээ. За зөвхөн амар зүг юм сурлаа шүү энэ подкастнаас. Өстө өөрөөсөө харж байгаагүй үнцгэл. Өөрийгөөс айгүй гоё бэлэг өгөөд байдаг одоо яваад байсан. Яг үнэндээ өөртөө л таалагдсан юмнуудаа өгөөд ээжтэй найзуудаа. Уучлаарай найзууд минь. За найзууд нь ойлгох байхаа чи гоё юм л гэж бодож авсан юм шүү дээ. Одоо жишээлбэл найз залуудаа яг ингээд одоо ингээд бэлэг мэлэг өгтөө өөртөө таалагдсан энийг өмсөөсэй гэж бодсон юм аа. Чи яга өмсөхгүй байгаа гэж асуудаг. Өмсөж наач гоё шүү. Зүгэж наад ч амар гоё. Би бүр сая яг найз залууга бодчихлоо. Юм авч чи яа өмсөхгүй байгаа. Таалагдахгүй чи яаж өмсөх юм? Яг гол найз залуугаа сонирхдаг биш юм авч өгсөн үү? Шал стил юм авч өгсөн үү? Тийм л. Өөрөө тэгээ дараа шахан ч өмсөж зүгэж. Яа за ойлголоо. Sorry. Тэгвэл чиний амьдралдаа авч байсан хамгийн гоё бэлэг. Гэтэ яг тийм том юм гэхээсээ илүү надаас нөө чиний хийдэг шинүүд тийм цахимах амар гой санагдчих. Сэтгэлээсээ бичиж мэдсэн. Тэгтэр надад гой санагдсан. Гой бил одоо яа. Тэгээд аваад ядраа. Намайг бодож мэдсэн цаг. Яа. Одоо Валентинтай холбоо дуртах юм бол заяа яг нэг юм гоё ивент авсан үеэ ярих юм бол тэр надад амар санагдсан. Анх найз залуутайгаа үехэд хамгийн ихний жил Валентин босон байхгүй юу? Тэгтээ бид хоёр тэг юм хийхгүй зүгээр гэртэн тэмдэглэнгээ кино мэн үзэн гэ. Би тэг гэртэн ирсэн чинь цэцэг авч тавингуудаа гэрээ чимэлцсэн байгаа байхгүй. Тэг зүрхэн шармаар. Яг бүр чиний стил юм шүү. Зүрхэн шармаар тавь цэцэг ингээ гой тавьц. Тэнгүүтээ амар хөөрхөн тэнгүүтээ юм уу тавьсан мэс. Чиз борд өөрөө хийгээ. Вайн тавингуудаа ингээ чиз борд мөр тавьсан. Амар бэлтгэсэн нэг хөөрхөн байгаа. Тэгээд надад амар хөөрхөн санагц. Тэгээд бас нэгэн бэлгтэй хүзүүний зүйлс тавсан байт юм аа. Бэлгтэй. Зүрхэнд ийм бит хоёрын зурагтай дотроо. Яа хөөрхи. Тэг чи зүйт юм уу тэрийгээ? Уунаа бодлоготойсэн ч гэсэн миний сэтгэлийн зүйлтэй шээ. Читэ зүгээ яваач. Амар гоё романтик. Би анх хөхтөн зүйлсэн л дээ. Одоо зүхгүй чинь эхний жил өгсөн болохоор.
Гэтэ тэр үед би юусэн юу ч бодоагүйсэн амар surprise болж яасан санаад амар гой санагдсан. Яа. За чиний хамгийн гой бэлэг байсан. Сэтгэлээсээ хоол хийж өгөө, торт хийж өгсөн юм би байна. Гэ нэг юм мэдгүй яад чинь би ингээд ер нь бол манай найз залуу надад хоол хийж өсөөр агаад намайг гээд өөртөө татаад гэхгүй. Гэл амар манай найз залуу амар сайн хоол мол хийдэг юм ингээл амар сайн торт морт хийдэг гэхгүй юу. За. Тэгэл хөөд тэр хоол хийдэг залуучууд чинь бас зүгээр юм байна. хаа Манай намайг найз гэсэн хоол хийдэг. хоол хийсээр агаад намайг баг ингээ өргөцсөн заа юу. Хөөе нэрээ залуучууд тийм юм хийж өглөх гоё юм шүү. Эсрэгээр одоо нөгөө нэг Валентинаар ч юм уу хоол хийж өгнэ зөвхөндөө. Бүр амар сэтгэл хөдлөх баха. Яа. Романтик тийм өдөр болгон хоол хийж өгдөг л. Угаахтай нэг хийдгүү хүмүүс хийвэл амар романтик юм шүү. Гэртээ wine яа хоол мол. Яа. Оо дахиад нэг бэлгийн санаа ихэд хамтдаа нөгөө нэг хоолны курст яваад гоё юм лээ нэг өдрийн. Тийм үү? Өө тийм үү? Тий. Хитэ. Питараас явал гоё юм гэж бодоод би харсан чинь 130 хүний. Оо амар үн тийм ш тий. Гэтэ хаа гайг үнэтэй байгаад Питари харсан нана 100-аас их өсөх хүний. Тэгэл за дараа. Гэтэ ер нь бас гоё санаа л та. Гайгууд. Надад л гоё санагдсан. Тэгэл миний авч исэн гоё бэлэг гэдэг юм бол нөө гараар хийсэн торт морт. Өглөө ингээд Валентины өглөө ингээд би ингээд унтчихсэн чинь сэрсэн чинь ингээд торт морт хийцэн. Тэгсэн бүү? Тийм тэгэл ингээд өглөөний цаймаа бэлтцсэн. Тэр бол амар гоё эсэн. Нэг тийм ахуйн юм амар үгүй наадах чинь бас тэгээ бодлогоос тий. Бодлого нэмэх нь халамж. Тийм бэн тий нэрээ. Яа тэр амар гоё юм байна. Тэгээд бас нэг амар гоё авч ирсэн бэлэг гэсэн чинь нэг тоглоом байсан юм аа. Тэр тоглоомн дээр ингээд цэцгээр ингээд тэр амар хэцүү байсан заа юу. Ингээд цэцгээр ингээд I love you гэдгээ ингээд бичсэн заа юу. Тэр тоглоом дээр тэгж бичгээд юу н хэцүү заа юу. Тэг амар ингээд шүнжэнгөө тэрийг суугаад өглөө босгоод амар том юм хийсэн юм шиг би чанд амар гоё үзүүлээ гэсэн. Тэрийг ингээд асаагаал заа. Тэрийг харуулаад тоглоомоо харуулаад тэр нэ хөөрхөн байсан. Амар cute эсэн. Харин тийм бодлоготой юм исэн байна. Тэг бас нэг удаа өвдцэн ингээд амар ингээд халуураал унтаал лсэн чинь ажилдаа явах болсон байсан. Тэгсэн чинь ингээд захаа бичээд өглөөний цай бэлтээд тэнгүүдээ ширээн дээр өглөөний цагаа бэлтсэн гэснээр захаа бичсэн байсан. Тэр үр тэнгүүдээ ингээд тэнгүүдээ ингээд гараад ингээд зайрмаг авч идэрээ мөнгө үлдээсэн чинь тийм амар cute эсэн заа юу. Ингээд амар cute ингээд энд ингээд нөгөө 100 болохоор зайрмагны газраар ингээд бэлэн мөнгөөр төлдөө штэ. Ер нь бол ингээд карта төлөх нь жоо хавраад өгөхгүй юм жижигхэн юм зайрмагны юм мухлаггүйд тэгсэн чинь ингээд намайг гарч найзтайгаа яг тэр өдөр нь би өвдсөн юм найзтайгаа уулзна гэдэг яг тэр чинь яг коронавигийн үеэс юм аа. Яг корона дөнгөж эхэлж илүү да. Тэгээд яг дүнгэж эхлээл ингээ хүмүүс жоохон гэр мэрээсээ гарахгүй байж байгаа л тэгэл нэг нууц муцаар хальт гараал үгүй нэг тийм яг тэр хөл хорионы өр эхлэегүй яг өмнөхөн байсан заа юу. Тэдэн ширхэг хүн өвдлөө гэл мэдээгээр гарч исэн. Тэгэл яг миний би жоохон би өвдсөн байсан чаа ингээд надаа ингээд айн хөөрхөн ингээд захаа бичсэн өглөөний цайд бэлэн мөнгөтэйс тийм амар cute эсэн. Тэгээ зармаг авч идэргээ зармага зурцсан. Тэр бүр зүгээр ч захаа бичсэн. Ингээд зармага ингээ өнгөөр зураад заа юу. Тэг ингээд тэр зармагныхаа ингээд торхыг ингээ нээх юм бол мөнгө гарч ирсэн заа юу. Та төсөөлч гин үү? Хөөхөн миний юм авч исэн хамгийн хөөхөн бэлэг юм байна. Өглөө явахаас өмнө захаа махаа үлдэвэл бас амар романтик юм байна тий. Яг надад хийжсэн. Энэ бол миний best бэлэг байлаа. Тэгтээ зарим юм үлдэх юм гэсэн юм. Найз асуудаг тийм ээ зарим удаа. Ханаас тэр санаанд гарч ирсэн үү? Найз зарим. Это ч үүлтэй. Ханаас ч зарим.
Тэгсээ тэр нь 10 евро юу? Эсвэл 5 евро эсвэл 100 хийсэн. Зоос биш тийм. Тармаа шин. Цент мэдтэй улаан цент. Гэтэ 100 тэгвэл инээдтэй юм. Хөөрхөн багаас Аха. ажилтаа явахаас өмнө тэгээд бүлтэйгээ явал. Тэгээд бас заяа өвдсөн үед гэрийн гадаа цэцэгтэй ирэх гоё. Тэгээ имтэй. Тийм бас юм уу? Имтэй цэцэгтэй босоо найзаа. Тэр бол бас гоё бэлэг байсан шүү. Ингээд амар өвдсөн ингээд Цэцэг явчихдаг нь яаж вэ? Хурд идрээрэй гэж юм уу? тийм. Хурдан идгээрээгээ цэцэгтэй тэгээд имтэй тэгээд хоолтой ирчихсэн. Тэр амар хөргөө. Ихтэйний одоо бэлэг гэх юм уу юу гэх юм Халамж юм. Ивент юм биш үү? Ивент. Тийм. Тийм нэг сэдв бай. Бас хосуудын авцанаар нэг тиймэрхүү ивентүүдээ болох гоё юм байна тий. Гинт Яа. ийм гой юм хийж өгөх юм. Монгол тэр нь Валентиныг яасан юм бэл хоолнд ороод би сайн мэдэхгүй байна. Чи юу гэж бодож байна? Гэтэ ер нь тэмдэглэхийн хувьд бас амар тэмдэглэдэг баг. Яаж тэмдэглэдэг нь хосоос ялгаад байгаа. Гэтэ Монголд бас амар тийм ивентүүд болж байгаа юм биш миний ойлгосон. Тоглолт болд нь шүү. Чойжоо маяжгийн. Харин тоглолт үзүүлэх гоё юм бэ. Чойжогийн тоглолт. Эсвэл гоё ийм хосуудын нөгөө нэг stand up comedy момент үздэг ч юм уу тий. Stand up comedy бас инээдтэй юм. За ер нь бол юу байгаа зэ. Одоо ингээд битээр тоглоом тоглохоор шийдлээ. Ер нь бол энэ тоглоом дээр би ингээд асуулт асуун чамаас заяа. Тэнгүүд чи ингээд одоо ингээд улаан түгүү, ногоон түгүү гэж хэлэн заяа. Битээрийн подкастигаас манай анаа мананаар сонсдог байгаа. Имээ сонсдог байгаа. Тэгээд улаан түг гэдэг нь ер нь бол ингээд болохгүй юм уу залуучуудыг одоо орчин үед улаан түг гэж нэрлэдэг. Тэнгүүд амар ийм сайн залуучуудыг бол ногоон түг гэж нэрлэдэг байгаа. Тэгээд манай имээ ер нь нагацэгч мэх сонсдог. Тийм учраас тэдэртээ зориулаад байнгын сонсогчдод зориулаад энийг жоохон тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тийм тэгэл ээж мэж сонсдог. За ингээд үерхлийнхэн тухай байнга ингээд Instagram ч юм уу Facebook дээр постлдог. Одоо ингээд мессеж байгаа л. Ус бүтэхгүй. Яагаад гоё биш гэж юу чамд ингээл чамаа ингээл хайрт минь гэл мессеж байгаа л тааглал. Миний бодлоод яг хийх гэдгээс хамааран заяа. Гэтэ байнга постлдог хүмүүс зүгээр л нэг шоуны үерхэл хийж байгаа юм шиг л бусдад харуулбаж үерхэж байгаа юм шиг санагдав. Яа үнэн. Тэгэхээр тийм үерхэл удаа үргэлжлэхгүй гэсэн үг. Окей, надаа бас улаан туга. Тэнгүүд зав Instagram дээр ийм шалдан бикинитэй хүүхний зураг ч юм уу рилийг лайк. Хөө зүгээр харж олсон гэхдээ лайк дарч болохгүй шүү дээ. Харагдсан шүү дээ. Харин тийм тий. Тэр амар тэнэг бас. Хэрэг чамд ийм тохиолдол чи яг яаж яах вэ? Хэлэх үү? Би тэгэл лайк дарцныг харуулаад хэлгээл тох. Яагаад лайк дарсан? Энэ бүхний юм нь гоёга. Ингээ скриншот хийж бичсэн үү лайк дарсан. Яг юу нь гоё яг хэлээ. Ямар хэцүү. Яг юу юм тач лайк дарсан. Ярьсан штэ. Окей. Тэгвэл пассвортаа солилцдог асуудыг юу гэж боддог вэ? Наадах ч юм бол яг зүгээр. Гэтэ би бас яг нэг green flag гэж хэлмээргүй байна. Зүгээр beige. Окей. Тэгээд солилцмаарыг солилцол хэрэг солимооргүй ах чинь үг гэдэвэл улаан төв юм шүү. Эсвэл чи юу гэж бодож хэрэг чи ингээд эсвэл солилцох хэрэгтэй гэж бодож байна уу? Үгүй би ер нь хувийн орон зайтай байх хэрэгтэй гэж боддог. Пассвортаа бол би солилцохыг хүсдэггүй. Чи өгдөө өстэй тий. Үгүй. Тэг аавна гэдэг үл яах вэ? Үгүй л гэж юу яриад байгаа юм.
Чи өөрөө өгөхөд бэлэн заяа. Тэгэхээр тэр залуу чи өөрөө өгөхгүй гэдэг яах вэ? Хүндэл штэ тэр чинь. Би ер нь бол пассвортыг бол улаан туг гэж бодож байна. Солилцох хэрэггүй. Хүн ядаж өөрийн ч гэсэн хувийн орон зайтай байх хэрэгтэй шүү дээ. Хамт амьдардаг хүмүүс ч юм уу те. Ингээл бүх юмаа л хувааж байгаа. Тэгэхэд ядаж нэг жоохон хувийн орон зайгаа пассворт масвартаа бол бити солилцосоо гэж боддог. Тийм ээ. Тэгээд пассвортын солиот ч юм уу ороод нууц мууцаар харах юм бол за тэгээ заавалчгүй нэг юм олдно. Тийм учраас ерэн зүгээр сэтгэлийн амар амгалан. Сэтгэлийн амар амгалан. Зүгээр солилцоод хэрэггүй. За тэгвэл байршлаа солилцдог, локейшнаа солилцдог асуудыг юу гэж боддог вэ? Улаан тугаалаад. Яа. Яг та чи зөв хувийн орон зай гэд над локейшн чинь ч гэсэн хувийн орон зай өстэй. Үгүй надад ямар нэг юм тохиолдчихвол яах вэ? Би ингээд шүн мөн одоо ингээд найзуудтайгаа уулзаа явж байхдаа ингээд локейшнээ шеэрлж мэрэлдэг заяа. Наадах чинь гэхдээ яах вэ? Онцгой тохиолдлоо өстэй. Банк локейшнийг чи хараад ирлээ зүгээр юм. Банк харахгүй шүү дээ. Үгүй. Гэхдээ тэгж солилцдог хүмүүс чинь харах юм шүү байм. Ихэнтэй харж байгаа сүлргөө бэлчт юм аа. Ихэнтэй бол мэдээж амар харан заяа хаана юу юм. Сүлргөө. Тийм л дээ. Гэтэ анх уушдах надад маань оноод одоо тэр найз залуу локейшнээ солилцвол надад red flash сонсогдох. Анх үерхэд ихгүй шүү дээ. Байж байгаа юм уу? Тийм байж байгаа. Би бол локейшнээ солилцдог. Яад үл би энд чинь ингээ ганцаараа ямар нэг юм бол хэн хариуцлага хүлээх үү? Тэр Монгол тийг солилцох юм. Монгол солилцохгүй шүү дээ. Аав ээж мэж вэ. Гэтэ би өөр нь Монголд байх юм бол аав ээжтэйгээ локейшнээ хуваалцсан л гэж боддог шүү дээ. Эсвэл дүүгийнхаа локейшнийг авдаг ч юм уу. Safety гэж бодвол яхаа уу. Ер нь бол safety контролдох чиглэл бас. Нөө миний өнцөг бол safety шүү манайхаа. Тэгээд угаасаа тэгээ ажилтаа явлаа, ажилласаа ирлээ. Яг ирдэг цагт ирж явдаг. Тэгэл ийшээ тийшээ явж хамт явдаг. Safety-г солиё гэж авахгүй нөгөө найзлалтаа тэгсэн чинь одоо тэг чи надад өгч би гэтээ өөрөө өгөхгүй шүү яах вэ? Жогоосаа линтэж. Үчи миний хувийн орон зай гэдэг л. Бөл тэгвэл би найзтайгаа хуваач. Чи юу яриад байгаа? Болохгүй юу? Би найзтай өгчий. Тэгээ найзахаа гавч. Ямар явах гэдэг гэж. Чи яг яагаад надаас нуугаад байгаа? Сэжигтэй. Яагаад хятаргат. Окей. Харин тийм аасти. Яа. За тэнгууд хамтдаа TikTok хийдэг хосуудыг юу гэж бодож байна? Эсвэл ингээл ресмис хийдэг. Хосын влог хийдэг. Миний хувьд бол YouTube хийдэг хосууд, TikTok хийдэг хосууд хоёр өөр зав. TikTok хамт хийдэг бол яг хөө зүгээр 10 жилийн хүүхдэд бол яг хөө яг залуухан малхан бол болж байна. YouTube бол яг хөө химээрэл хийж болно. Мөнгө олж байгаа юм чинь тий. Харин тий. Ой, найзаач ч юм уу TikTok хийвэл яг хөө hell no. За юугүй. Бустара буу суушурэ гэж хэлэх. Яаж хахад би ямар ч ивсэлгүй тэгээд угаасаа бүтггүй. Ядаж гоё ивсэлтэйсэн болоо таа. Ивсэл аахгүй надраа дэвгүй. Чамайг тийгүүл чи хийх юм. Асууж ирсэн юм шүү дээ. Үгүй. Зүгээр төсөөлөхгүй бол нэг би хий гэж асууж байгаа. Намайг хий гэж асуухгүй. Тэгвэл найз залуу чинь зөвшөөрнө гэж бодож байна уу? Зөвшөөрөх гэсэн. Ээжийг хэлбүү. Юу яриад байгаа юм? Би ч TikTok гэдэг нас нь өнгөрсөн бах уу. За тэнгүүд чиний ингээд Instagram-да постлсон, стори хийсэн бүх юм чи амар шалгадаг. За. Эсвэл ингээд хийсэн ингээд одоо ингээд стори хийчих юм байна штэ. Чи яагаад ийм зураг мураг хийж байгаа ч юм бо тийм жаажи байдаг. Энэ зураг чинь гоё биш юм шүү гэдэг. Тэр чинь тэгээд дулаандах шүү. Зүгээр хардаг бол зүгээр яа дүүл би гоё зураг мураг хийгээ стори хийж авчих шал харж марахгүй лайк майк дарахгүй сонин штэ. Тийм тий. Зүгээр үнхээр сонин зураг байвал зүгээр яг хэлж болох л гэхдээ энэ од ч одоо юу ийц юм бэ? Эсвэл миний стори гэрсэн. Энэ одоо хаанаа манаа гэдэг л яа. Тэр чинь улаан туг.
За тэгэнгүүт эсвэл хизээч би чам тайртай гэж ингэж ойроо яг нэг юм амар нөгөө нэг юу хэлдэг. Ховор хэлдэг. Би чам тайртай гэдгээ. Наадах чинь нэг улаан дуу биш юм шүү. Заавал баян хэлэх албагүй байх. Гэхдээ бүр ингээ амар ховор хэлдэг. Тэг хэлдэг байгаа л дээ тэгэл зүгээр. Жилдээ нэг ч юм. Тэгвэл яг нөгөө нэг хүн нь өөрөө нөгөө нэг тийм амар юу биш ойлгох баха. Анханасаа тэгээд нэг тийм хүн байд штэ амар удаан өөрийгөө илэрхийлсэн жоохон дуу муутай ч юм уу. Тийм юм бол ойлгоно. Зүгээр бүх юм ингээл амар илэрхийлж байгаа мөртлөө зөвхөн хайртай хийдэг хэлэхгүй бол тийм сайн юм биш үү? Тэгвэл яг ингээ би чанд дуртай хийж хэлдэг. Тэгээ германаар ich mag dich гэдэг штэ. Зүгээр ich mag dich гэж хэлээ юм чамд яг. Би чанд дуртай гэдэг л би ч гэсэн чам дуртай. Би тэгтээ энэ аянт ч дуртай, энэ хоолнд ч дуртай. Ямар тийм штэ. Харин чи ер нь хизээ хийх хэрэгтэй гэж бодчих. Хамгийн удаанда. Би бол заа ер нь бол заа ингээ хайртай гэдэг үгийг яг ингээд мэдэрсэн үедээ амар хэлхийг хүсдэг. Ингээд заримдаа ингээд сууж байгаа л харахаар үнэхээр хэлмээр санагдаж заа юу ч болоогүй байхад. Тэгэл хэлцдэг. Тэнгүү зарим хүмүүс ингээд амар ингээд нөгөө үн цэнгүй болчихнаад үг чинь. Тэг ингээд би баян хэлээд ах юм бол үн цэнгүй ч гэдэм үү тий. Тэгж хэлдэг хүмүүсийг би нөө ингээд чамд ингээд гоё мэдрэгдээд яг л тийм мэдрэмж орж ирээд хэлмээр санагдах юм бол хэлчихье. Ямар чи хэллээ гэд яах юм чамаас мөнгө гараад явах гээд байгаа юм уу? Тийм мэдрэмжийн асуудлыг бол шууд хэлхийл хэрэгтэй гэж бодчих. Чи юу гэж бодож байна? Мэдэрсэн үедээ хэлвэл угаасаа бас яг жинээсээ хэлж байгаа мэдрэгдэх баха. Тэгвэл зүгээр хэлэх ёстой үедээ хэлвэл тэр нь ч гэсэн мэдрэгдэх баха. Зүгээр л ойрт хэлээгүй маань хайртай хэв. Тэгж хэлснээс яг мэдэрсэн үедээ хэлэх ёстой. Тэнгүүд ингээл зарим хүмүүс чи надад хайртай юм уу гэж асуудаг хүмүүсийг юу гэж бодож байна? Болохгүй. Хэрэг би өтөөсөө болж намайг хайрлахаас. Тэр мэдээ. Мэднэ. Би тийч асуудаг шүү. Гэтэ тоглоомор им joke маягаар. За тэнгүүд за ерөөс ингээд ямар нэгэн ингээд хэрүүл маргаан тохиолдлоо гэхэд ингээд дискас хийдгүү ингээд тэрний оронд ингээд цухтаад идэх хүмүүсийг юу гэж бодож байна? Тэр чинь бас тэгээ бас ирээдүг шүү. Улаан тийм тий. Харин тий. Гэтэ ер нь бол заа юу Монгол эмэгтэйчүүд чинь ингээд Монгол эмэгтэйчүүд юм бүр Монгол манай Монгол эмэгтэйчүүдийн төлөөллийг би одоо ингээд төлөөлж хэлээ заа юу. Яг ингээд бас их ингээд муудалцсан үедээ шууд ингээд би бол ингээд ярьж чаддаг хүн биш заа юу. Тэгээд гэтээ яг ингээд окей би одоо ярьж чадахгүй байна дараа ярих гэж хэлэх хэрэгтэй юм биш. Зүгээр ингээд silent treatment игнорлол байхгүй юм шиг дүрсгэл. Яа. Чи тэгдэг юм болохгүй л дээ. Би асынхаа яг Монгол эмэгтэйхээ хуваар анх бол тэгдэг байсан. Уурч мотлонгот хэлэхгүй юм. Өөртөө тэгсэн чи тэгээд уусаа тэгэхээр ямар ч хийдэл төрөхгүй гэдгийг ойлгоод идэх юм байсан мэт юм. Яа. Хамгийн нийтдээ нөгөө нэг тэгэхээр боловч болт юм шиг найз залуу нь яа гэж зүгээр тайчих хэрэгтэй бил. Ингээс сууж байхгүй. Яасан мас миний буруу гэхгүй заяа. Зүгээр тайчин. Үй надаа хайчгаар муухай байдаг. Бүр зөрүүдэлдэг. Тий ингээд намаа ингээд аргадаад заа юу ингээд ирээд за яасын хилчээж мишэлчээр би за ингээд хэлдэг. Яг хөө тэр гэхдээ ямар яг нөгөө хэрүүлээсээ шалтгаална. Яг ингээд нэг юм амар хэцүү ингээд үнэхээр амар хүнд тийм байх юм бол мэдээж ирчээд ингээд тэнхтээд ах юм бол ёо юу вэ л штэ. Ингээд хөнгөн зүгээр юм хэрүүл маргаан дээр ингээд нэг юм яад штэ. Үгүй чамтай ярихгүй ингээд аргадаж маргадаад юу н тэгэхээр зүгээр байдаг. Гэтэ хэрүүлний төвшнөөс хамаарна. Би зүгээр өөрөө шал уурлах юм биш ах чинь өөрөө тэний юмнэр уурлаад ингэж юм уу хайчдахгүй намайг. Яг тэгээ хэлэхгүй сонгот нь за үнэндээ бас миний буруу ч хийсэн юм уу гэж дотроо бодож байна. Миний найзыг бас эрэгтэй хүний ухаанаараа бас
Ингээ базаад байгаа юм шүү. Би нэ жоохон базаад байгаа юм шүү. Ингэж хэлэх байсан. Окей. Тэнгүүд мессеж бичдэг. Хосууд Хэрэг юу л бодож байна. Ер нь Юусоо зүгээр ингээд нэг үгүй яг бичин л те ингээд шаардлагатай үйл бичнэ. Өдөр тутмын бичдэг. Одоо жишээл сайхан амарсан уу, өдөр чинь хэрэгсэн бэ гэж бичдэг. Эсвэл уцаар ярьдгүй ч юм ерөөс чеклэхгүй юу юм. Йоо цаа. Тий. Уус цаараа хамиг юм ярьд юм уу? Аа. Тэгээд сайхан амарснууд бичдэг шүү. Зүгээр гэхдээ яг байж байгаа л нэг бичэн л те. Гэтэ өдөр болгон бич. Хоёлаа team type биш болохоор таарч байгаа. Окей. Чи яс тийм ба. Окей. Тэр хоёлаа team. Би ихтэй анх бас team байсан заяа. Одоо ингээд өмнөх relationship-ээ бодох юм бол өмнөхдөрөө би бас ерөөс бичдэг байсан заяа. Яг одоо ингээд чам шиг заяа. Тоо хоёр шиг ингээд эсвэл ингээ ярьцдаг оройн нэг уцаар ч юм уу нэг тиймэрхүү байлаа ямархуулаа. Гэтэ ер нь нэг тийм ярьж бичдэггүй яг уулзгаараа л ярина. Тэгсэн чинь ер нь бол дараагийн үерхэл дээр бол манай нөгөө хүн маань амар ингээ над руу бичээл ямар ч амар гоё эсаа нэг юм ингээ нэг Монгол хосууд ч амар бичдэж штэ. Хоорондоо яга манай найз өвөл ирсэн чинь бүр тасралтгүй бичээд уцаар яриад идэг нөхөртөө. Йоо. Би л тийч чадахгүй. Тэр бол арай экстрем байсан тий. Байгалийн сонсогч штэ. Яг чинь тэгээд уусаас ингээд хоолоо олоход гэж. Харин зүр өдөр тутам байн яриад байл. Манай Монгол хосууд бол өдөр тутамд шүү. Аюу. Монгол хосууд бол өдөр тутамд. Би арайч өдөр болгонд уцаарч чадахгүй. Хүй манай аав ээж хоёр хүртэл өдөр болгон ярьсан. Бичээл өдөр болгон яриад. Тэгээ манай найз бол бас ганцаараа биш ээ. Хайрт найз минь чи ганцаараа шүү. Манай ээж аав хоёр бас яг нэгсэн. Аюу. Бэсэж байгаа л уцаараа яриад. Би нэг санаад идэм шүү лээ. Гинт толдчихоор. За тэнгүүд заяа. Ингээд нэг асуудал гарангууд тэр асуудлыг чинь яг тэр дороо ингээд шийдэх гээд идэг. Чамд зай үү? Ямар асуудал вэ? Мэдгүй чи ингээд жоохон хувийн орон зай ингээд бодох ингээд хугацаа хэрэгтэй ах чаа. Яг одоо л ярилцъя. Чи одоо ярилцаач. За окей. Надад бол түүхтэй. Асуудал хурдан шийдэх тусам тэгээд юг болчих юм шүү. Асуудал болчих. Ханди гоё ингээд ямар бүх ингээд уур уцаар арилсны дараа би ингээд ухаан түүхний журмаар яриамаар авахгүй юу? Эрүүл ухаанаар. Тэгвэл ингээд яг ингээд нэг асуудал гарангууд яг тэр эмоцороо ярьчих юм бол ингээд тэр өрн жоохон сонирн байдаг цаа ингээд хэлхийг хүсээгүй үгээ хэлцдэг ч юм уу. Гомдохоор үг мөг хэлцдэг. Тийм болохоор надаа ингээд жоохон уураа гараад ингээд гарсны дараа эрүүл ухаанаар ярилцах амар зүгээр байдаг. За тэнгууд зэ одоо энэ асуултууд болохоор одоо ингээ мөнгө тэгээ лайфстайлын тухай асуултууд заяа. Тэнгууд танаа ингээ партнер чин одоо ингээ амар ингээ мөнгө үрлэхэн хүн бол яах вэ? Хэр үрлэх? Би тэгтээ яг red flag л та. Ер нь гэхдээ өөрийнхөө олж байгаа мөнгө үрж амжтай байх. Харин тийм тий. Би яс өөрөө жах үрлэх юм байна. Би ясаа үргэлж үрсмэж болохгүй л дээ мэдээж. Гэтэ яг зүгээр үеж байгаа бол би нэг юм хэлэхгүй байх. Уус өөрийнх нь ч мөнгө юм чам. Гэтэ дараа нь сууж муугаа нөхөр болохоос үрсмэж болохгүй хаа. Хамтдаа шийдэх ёстой тэгээд үгүй юм уу? Ер нь бол эрүүл ухаанаар бодвол болохгүй. Гэхдээ одоо чи түрээс мөрөөсөө төлдөг ч юм уу хамтдаа нөгөө хийцэн мэдсэнгээ төлчөөд илүү гарсан мөнгөөр нь өөрийгөө ингээд эрхлүүлэх юм бол бас зүгээр үстэй тий. Тийм шүү дээ. Хамгийн мод төлчөө үлдсэн мөнгөө тэгэл өөрийнхөө хүснээр яах хэрэгтэй юм шүү. Тэнгүүд надад энэ Европ байдаг хүмүүсийн бас ингээд майндсет амар сонирн байдаг цаа ингээд байнга мөнгөө хадгал гээд яа тэгээд мөнгө хадгалчаад өчүүл яах вэ? Надад тэр нь амар төвхтэй байдаг заа бүр ингээд мөнгө хадгал гингүүд би бүр ингээд надад бүр одоо бүр ингээд амар төвхтэй сонсогддог заа юу. Юм л олонгод мөнгө хадгал гээл. Германд тэгдэж би тэгээд мэдээж хадгалах стортоо тэгтээ зарим хүмүүс яг бас Германд хамаг нэглүү гарсан мөнгө хадгалах гал. Тэгээс бүр өөртөө зүгээр хүсэл хурс юм авчиж бүр
Ааха. Өөрөөсөө харамлсан байж аваас тэгж амьдж арай болохгүй бах. Хүнтэн тэгээ бас жоохон enjoy хийж амьдрах хэрэгтэй. Тийм. Тэгэл амар ингээл тарчигхан амьдрал заяа ингээд. Яг хөө бүр илүү үрхгүйгээр тэгсэн мэт тарчигхан амьдрахгүйгээр яг хадгалах хэрэгтэй. Тийм. Амар люксус юмнууд худалдаж авдаг. Одоо ингээл зүгээр л одоо ингээд нүүрний крем гэхэд чи зүгээр л энгийн крем авах байтал заавал ингээд брендийн юм авдаг ч юм уу тий. Дэрэж нүүрний крем шилтэй гэтээ үнэтэй юм дуртай. Яна би бас тийм шүү. Чи тийм биш юм уу? Би тийм биш. Би үнэтэй юм авдгүй шүү дээ өөртөө. Би нэг жод төсөө. Үнэтэй юм хямдхан муус нэг ялгаагүй гэж боддогс ахгүй. Яг ялгаатай л та гэхдээ хоёр дахин үнэтэй юм, хоёр дахин хямдхан юмнаас нэг тийм хоёр дахин илүү гэж боддгоо байсан байхгүй юу? Гэтэ жоохон үнэтэй юмнууд хэрэглээд үтцсэн чинь ялтчихгүй ялгаатай л юм биш. Тэгэхэд манай найз руу бас нэг хоол мал их дуртай болохоор амар үнэтэй гутан мотог өөртөө авч мавдаг. Тэг амар үнэтэй юмнууд хэрэгж одоо нөгөө нэг кичэндээ амар үнэтэй юмнууд хэрэглээд байдаг байхгүй юу? Гэтэ заавал би яг хаяа заавал юм үнэтэй юм байх ёстой ч үгүй ч юм гэж боддог л тоо. Гэтэ тэг ялтчихгүй ялгаа гараад болохоор тэг одоо өөрийнхөө л мөнгө амжилт өөрөө л янаад. Яа. Гэтэ ингээд яг би бол бас яг тийм одоо ингээд харамч хүн хоёр удаа төлнө гэдэг үг би бүр яг баян өөрт хэлдэг байхгүй ингээл одоо ингээл өөрөөсөө харамлал шамтах юм авчих юм бол тэрний эвдэрчдэг заяа ингээд эвдэрчдэг ч юм уу ингээд мараалын илэгдэлтэй амар хурдан орчдөг. Тэгвэл нэг чанартай юм авчих юм бол тэрийг одоо ингээд олон жил хэрэгэлдэг. Тэнгүүд би ингээд нэг чанартай юм аваад тэрийг олон жил хэрэглэе. Байгаль ихтлэхэд ээлтэй гэж өөрийгөө харагддаг. Одоо тэгэл одоо ингээл хувцсан дээр хүртэл гардаг. За одоо ингээл нэг Зарагаас ч юм уу, H&M-с нэг юм 30 евроны ч юм уу тийм цам завчингуу тэгэл амар хурдан бөөсөрчдөг ч юм уу тий. Тэгэл ингээд нэг юм хэцүү болчих. Тэнгүүд нэг арай жоохон гайгүй үнээр авчих юм бол тэрийг айгүй олон жил өмсдөг. Тэгэл одоо иймэрхүү юм дээр бол би ингээд айгүй яг чанартай юм авахыг хүсэж заавал юм брэнд байх албагүй зүгээр чанартай материал нь сайн. Нялонгүй даав маав ч юм уу тий. Тиймэрхүү юм байдаг. За тэнгүүд одоо ингээд одоо юм хувь хүний хосуудын үзхөөс заяа ирээдүг амар төлөвлөөд идэг. Тэг хөрх юм шүү. Окей. За тий. Би бол хөөрхөн гэж бодож байна. Надад бол гоё. За одоо нэг юм бэ заяа. Чиний идж байгаа хоолноос идээд идэг гинэ. Энийг чи юу гэж бодож ингээд чиний идж байгаа тайран зүгээр тий. За. Хүмүүс туус хоолойд нугааж иддүүстэй. Аха. Би тийхтэй тийм үнтэй хамт байж чадахгүй гэж бодсон шүү дээ. Ерөөс нь хоолой хувааж идэх дургүй хүмүүс байт юм бэл. Одоо ингээд ресторандоор хоол захиална шүү дээ. Тэгвэл чиний бол чинийх, миний бол миний ерөөсөө нэг халбарч өгөх хүсэхгүй. Би тэгдэг. Гэтэ нөгөө үнийхээ хайдаг хүсдэг. Яа, ямар ч. Саар нь хуваахгүй шүү дээ. Амсуулахгүй юу? Амсуулна шүү дээ. Гэтэ тэгж амсуулах дургүй хүмүүс байт юм. Өөрийнх нь агаруу ингэж өөрийнхөө ингэж халдвар дуруу. Окей. Тийм үнтэй хамт байж чадахгүй л юм гэж бодсон шүү дээ. Би асуу амсмаар байгаа байхгүй. Тийм тий. Тэнгүүд хэрэлцснийхаа дараа шууд унтдаг гинэ. Одоо ингээд өдөр нь хэрэлцсэн байж олон заяа. Гэтэ ингээд юу ч олоогүй юм шиг унтаад өгдөг. Хөхөрж өгрөл. Амар сайхан унтаад өгдөг юу гэж бодож. Чи юу гэж бодож? Гата тэгэл унтчихвэл одоо сайн л эзэд. Яг би өөр амар нойрны асуудалтай болохоор заяа. Би өөрөөсөө тэг мелатонин шүрж өсөөл. За унтаг гэх юм. Тий, аха. За тэнгүүд танай гэр бүлийнхэнтэй уулзах дурггүй гинэ. Танилцах дурггүй. Одоо танилцах эсвэл уулзах дурггүй юу нэг юм. Юу гэж бодож байна? Тэгвэл тий бүр өөрөөр уус биш бол тэгээд танилцаад уулзах хэрэгтэй шүү дээ. Яа. Тэнгүүд ахаад нэг юу вэ заяа. X хамтрагчаа найз байлгадаг. Ээжи наа чи хамгийн том усанд. Окей. Найз гэж байхгүй сте. Зүгээр найзуудтай ч болно шүү дээ. Болохгүй. Why? No.
Red За flag. тэгвэл сайн найз та найз олчин заяа. Амар сайн найз охинтой. Үү заяа. Юм үзээгүй найз. Тийм байхгүй. Хот. За тэгвэл амралтанд явахдаа чамгүйгээр байнга явдаг. Юу ээ? Яах та? Ирчүүдээрээ гэж явдаг. Гэтэ байнга тэгж явал онцгүй байх. Ганцхан найзуудтайгаа явах уу тэгээд явж болно шүү дээ. Гэтэ байнга тий хайж яваад л онцгүй биш. Тэгвэл тусдаа шоуддаг хосуудыг юу гэж бодож байна. Найзуудтайгаа юу? Тийм би найзуудтайгаа уулзлаа гэснээ. Зөвхөн найзуудаараа чи чамайг агуулж явмааргүй юм чи тийм үү тий. Дагуулж явмааргүй байна. Тий. Йоо. Чамайг дагуулж явахгүй. Би найзуудтайгаа баймаар байна гэдэг үед залуучууд яв гэж. Түлтий найзуудтайгаа суу. Найзынхаа гэршүү яа. Тасаад. Найзуудтайгаа гарч болно шүү дээ. Окей. Улаан тугал биш үстэй. Аха. Окей. Угсаа найз залуутайгаа байнга гарахаарч сони юм биш. Зүгээр юм уу? Гарт ш. Гэтэ тэгээ тустаа гарлаагүй шахан зүгээр юм. Зүгээр. Гэтэ ихэнхдээ бид хоёр угаасаа найзын хүрээлэл нэг учраас байнга л хамт явдаг. Тэгээд хамт явахгүй болонгоо тэгээд хоёр бинтээ гомдож мовдоо тэгээд явчаач тэгээд гуйж мэд штэ. Йоо, тэр галтавтах хорт идэм шүү. Магадгүй тэгэл хамт гарчаач дээ, марчаач дээ гэл гуугаал. За ингээд бит хоёрын өнөөдрийн дугаар хөвчлөлтэй байсан гэдэгт итгэж байна. Тэгээд дараа уулзтлаа. Баяртай. Валентино сайхан өнгөрүүлээрээ. Яа. Bye.